та бүхнийг хүрэлцэн ирсэнд талархаж байна. За Эрдэнэ боловсролтой Монгол хүн хөтөлбөрийг сонгуулиар бид нар санал болгож тэрийг засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаад одоо ажил хэрэг болгоод явж байна. Нарын гар дээр бас хэвлээд өгсөн байгаа бах. Тэгэхээр бол бүгдийг ярих юм бол хэдэн цагийн ажил болох учраас аль болохоор чухлыг нь хэдүүлээ ярилцаад явъя гэж ингэж бодож байна. Тэгээ бид нар бодлогоо гаргахтаа бол юун дээр хамгийн одоо чухал акцент өгсөн бэ гэхээр хүүхдийн хөгжил дээр өгсөн байна. Хамгийн гол нь бид нар мэдлэг дамжуулах, мэдлэгийг, мэдээллийг хүүхдэд тулгах оролдлогыг бол өнөөдөр хүртэл хийж ирсэн. Тэрийг бол их системтэй хийдэг, их зөв бүтцтэй хийхийг оролддог. Тэгээ аль болохоор одоо шилдэг гэж байгаа төлөвлөгөөнүүдийг шилдэг гэж байгаа хөтөлбөрүүдийг хүүхдүүдэд санал болгож ирсэн бол бидний тавьж байгаа шинэ бодлого зорилт юу вэ гэхээр эхлээд бид бол Монгол хүнээ битээе. Хүүхдийнхээ хандлага, зан заншлын төлөвшил, Монгол хүн гэдгээ бол бид нар бага ангитай бол төлхөө харж хөтөлбөрүүдэд зохиож байгаа. За хоёр дахь нь бол чадварыг нь хөгжүүлэх зорилгыг дэвшүүлж байгаа. Бага ангит нь бол та бүхэн өнөөдөр хүртэл нэг зүйлийг анзаарсан бол чадвар, мэдлэг дээрээс суурилсан чадварыг өгье. 6 настай хүүхэд, 5 настай хүүхдийг бид нар одоо юу ч мэддэггүй, юу ч ойлгодоггүй, эсвэл робот шиг ингэж харьцдаг байсан бол одоо тухайн хүүхдэд байгаа мэдлэг, тухайн хүүхдийн мэдж байгаа зүйл, тухайн хүүхдийн одоо төлөвшил, заншил өөртөө бүр бий болгоцсон тийм зүйлс хүртэл манай хүүхдүүд байна л да. Бүр хөвшил болгоцсон зүйл хүртэл манай хүүхдүүд байна. Тэр болгон дээр суурлаад чадваруудыг олгоод явъя. Унших чадвар, бодох чадвар, өөрийгөө илэрхийлэх чадвар, шийдвэр гаргах чадвар, сэтгэн бодох чадвар гэдэг энэ чадваруудыг бол бид нар бага наснд өгөөд явъя. Ингэхдээ зөв Монгол хүний одоо байж болох тэр шинж чанаруудыг хүүхдүүдэд бид бол суулгаад явна гэсэн ийм зорилгыг дэвшүүлж байгаа. За дараагийн зорилго бол дараагийн шатанда бол мэдээж бид бол мэдлэг өгнө. Та бүхэн тэгээд 3 одоо зүйл дээр бид зорилгоо тодорхойлж байна гэдээ ойлгож байгаа. Нэгдүгээр төлөвшил, хандлага, зан заншлын бол Монгол хүн гэдэг тал дээр нь бол төлхөө анхаарч хөгжүүлэх юм байна. Хоёрдугаарт бол чадваруудыг нь хөгжүүлэх юм байна. Гуравдугаарт бол мэдлэг болгоно. Тэгэхээр манай хөтөлбөрийг та бүхний президент байж байгаа хуучин бол мэдлэг сурах арга барил хоёр бол бүр 1-р ангиас эхлээд цуг явсан. Одоо тодорхой мэдлэг сурах арга барил хоёрыг зэрэг өгөөд явсан. Ингээд явхад бол 2-р анги, 3-р анги, 4-р ангитай хүүхдүүд хоцорч эхэлдэг. Хоцорч байгаа хүүхдүүдийг бол дараагийн мэдлэгээр шахаад орхиод яваад. Тэгээд нөгөө дунд дүнтэй хүүхэд гардаг. Муу сурлагатай хүүхэд гардаг. Ингээд тийм ном сурч чадахгүй нэ гэдэг ийм хэсэг үлэг бол үүсдэг. Яг мэдлэгээ тухайн шатанда аваад явж байгаа нь бол онц сурдаг, илүү одоо ихтэй байдаг, цөөхөн элитүүдийг бэлтгэдэг ийм хандлага бол байсныг бид одоо яаж өөрчилж гэнэ гэхээр бага ангит нь сурах арга барилыг нь өгнө. Сурах арга барилаа авах нь бол хамгийн чухал юм байна. Тэгээд чадвараа хөгжүүлээд сурах арга барилаа авсан хүүхэд бол бид бол ахлах ангируугаар мэдлэгийг нь төлхөө өгөөд явах ийм боломжууд бол бүрдэх юм байна гэж ингэж харж байгаа. Тэгэхээр бол бага ангит нь бол чадварыг нь хөгжүүлнэ. Дунд ангид бол чадвар дээр нь суурилсан мэдлэг өгөх нь байна. Ахлах анги бол бид нар суралцах. Одоо өөрөө суралцагч. Нэгээр хэлбэл судлаач. Асуудлын араас явдаг тийм суралцах арга барилыг бүрэн авсан хүнийг бол бид одоо бий болгохыг бол зорж байна. Тэгээ ер нь бол улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ гэж манай ерөнхийлөгч хэлсэн. Тэгэхээр Монгол улс хөгжийгвэл хүмүүс сайн байх хэрэгтэй. Хүмүүс сайн байна гэдэг бол цөөхөн хүн сайн байна гэсэн үг ерөөсөө биш. Цөөхөн элиттэй тэгээ бусд нь бол одоо сайн мэдлэг, сайн боловсрал авч чадахгүй бол улс орн ерөөсөө хөгжихгүй байна. Нөгөө цөөхнийг
авч чадаагүй өндөр боловсрал аваагүй хэсэг нь доошоо чангаадаг хандлага бол дэлхийн аль ч улс оронд байна л да. Тийм учраас бол бид нар аль болохоор боловсралтай хүнийхээ цар бүрээг нэмэгдүүлэх. Үнэхээр хүнээсээ юм бол хүн нэг бүрээс гэж харах. Хүн нэг бүрийг хөгжүүлэхийн тулд бол бид нар хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ гэдэг ийм л зорилтыг тавьж байгаа. Ямар ч хүүхдийг орхихгүйгээр тухайн хүүхдэд байгаа авьяас чадварыг илрүүлж тэр хүүхдүүдийг хөгжүүлж явна гэдэг ийм одоо зорилтыг тавьж ажиллаад явж байна. Тэгээ энэ зорилтынхаа хүрээнд энэ жил авьяас хөтөлбөр, ном хөтөлбөр, багш хөтөлбөрүүд бол одоо ажил хэрэг болоод явж байгааг та бүхэн анзаарч байгаа ба. Тэгээд одоо бид бол хичээлийн жилийн төгсгөл ирж байна. Энтэй холбоотойгоор бид авьяас хөтөлбөрийнхөө тайлан гаргаж байна. Ингээд тайлан гаргахад бол энэ жил нийт суралцж байгаа 504 мянган хүүхдийн 180 гаруй мянган нь бол одоо шинээр авьяас хөтөлбөрт хамрагдсан байна. Нэг дугуйлан секцэд хамрагдсан байна. Ингээд нийт дүнгээрээ бол нийт 504 мянган хүүхдийн 60% нь ямар нэгэн байдлаар энэ жил дугуйлан секцэд хамрагдаж өөртөө байгаа авьяас чадварыг бол нээж эхэлж байна. Тэгээ авьяас гэдэг бол одоо үнэхээр тухайн хүүхдэд итгэл өгдөг. Өөрийгөө нээснээр бусад зүйлийг би бас чадна гэдэг ийм итгэлийг өөрөө авдаг, өөрийнх нь гэр бүл авдаг, ах дүүнэр нь авдаг учраас бол үнэхээр хүүхдийн хөгжилд хамгийн үнэтэй зүйл болж өөрчлөгдөж байгаа маа. Одоо манай авьяасаа нээж байгаа хүүхдүүдээс будамжин тэндэг байсан, хулгай хийдэг байсан, танхаардаг байсан, ийм одоо хичээлдээ дургу, сургууль дургу, тэгээд өөрийнхөө зөнгөөр ингэж явж исэн хүүхдүүд тодорхой хэмжээгээр шатар тоглож сураад, морин хуур тоглож сураад, гитар тоглож сураад, зохион бүтээх тодорхой авьяасаа нээгээд ингэснээрээ бол бүрэн одоо нөгөө буруу зуршлуудаас салж байгаа. Ийм тоо мэдээлэлүүд бол бид нарт байнга ирж байгаа. Тэгээ 2450 клуб дугуйлан шинээр байгуулагдсан. 2450 клуб дугуйлан шинээр байгуулагдсан. Нийт орон нутагт 800 орчим авьяас дунгууд хүүхдүүдийн авьяас дугуйлан хөтөлбөрийг одоо удирдах зохион байгуулж байгаа. Тэгээ бид бүхэн одоо 10 сард 21 авьяастныг Монголын одоо гавьяат, олон улсын мастер, дэлхийн авраг гэсэн энэ авьяас бэлгээ бүрэн нээж чадсан 21 хүнээр удирдуулсан одоо том клубууд байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байгаа. Эдний тухайн мэдээлэл бол байнга одоо Монголын үндэсний телевизээр бол байнга гарч идэг. Өчигдөр орой гэхэд жишээлбэл одоо Эрдэнэт гавьяатын жүдо бүхий хүүхдүүдэд жүдо бүхий зааж байгаа, сургаж байгаа жүдо бүхийг хүүхдүүдийн одоо дуртай спорт болгож байгаа тухай мэдээлэл одоо нэвтрүүлэг бол өчигдөр жишээлбэл Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр гарч байгаа маа. Ингэснээр бол бид нар энд юу авьяас гэж яг юу хараад байна вэ гэхээр төрөлхийн өгөгдсөн чадварын тухай л ярьж байгаа. Хүн төрөхтэй л ямар нэгэн чадвар бол хүнд заяамал байж идэг. Тэр чадваруудыг бид нар хөгжүүлэх, тэрийг нь авьяас болгож хөгжүүлэхийг л одоо бид нар зорж байгаа маа. Энэ зорилго нь юу вэ гэхээр ирээдүйн монголчууд өөрт заяасан чадвар авьяас бэлэг дээрээ дулдуудаж амьдрахыг л бид хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдөр хүүхдүүд мэрэгжил их сургуульд орохдоо мэрэгжил сонгохдоо яаж сонгож ийнэ вэ гэхээр за зах зээл дээр хамгийн үнэтэй мэрэгжил юу вэ? Манай гэр бүлийн уламжилт мэрэгжил юу вэ? Миний одоо хамгийн хүсэж байгаа компанид орохын тулд ямар мэрэгжлээр явах вэ? Жишээлбэл одоо нэг хэсэг хуульчид бол их цалинтай байна. Эдийн засагчид бол илүү цалинтай байна. Эсвэл одоо сүүлийн үед бол зөвхөн уул уурхай инженер болох юм бол их сайхан амьдрах нэ гэж орлогоороо барагцаалж мэрэгжлээ сонгосон. Орлогоороо барагцаалж мэрэгжлээ сонгож байгаа хүмүүс бол үнэхээр мэрэгжилдээ үнэнч байх байдал бол яг авьяас бэлгээрээ мэрэгжлээ сонгосон хүмүүсээс бол их дутуу байгаамаа. Дутуу байгаа. Тийм учраас бид нар бол ирээдүйн аз жаргалтай амьдрах монголчуудыг төсөөлөхдөө авьяасаа нээгээд тэр авьяасан дээрээ суурлаад мэрэгжлээ сонгоод ингээд амьдрах юм бол үнэхээр сайхан амьдарч байгаа маа. Жишээлбэл авьяаслаг сэтгүүлчд бүр төрөлхийн харилцааны авьяастай, өөрийгөө илэрхийлэх авьяастай, урдчилж харах авьяастай, таамаглах авьяастай, бичих авьяастай, тооцоолон бодох авьяастай ийм хүмүүс бол жишээ нь сэтгүүл зүрөө явж байгаа. Энэ дотор шинж чанарынхаа хувьд бол их зоригтой, зоримог, шийдэмгийн ийм шинж чанар нь нийлэхээр
ихэнх нь улс төрийн одоо сэтгүүлчд болж байгаа шүү дээ. Ямар ч даргыг шүүмжлэхээс эмээдэггүй, ямар ч нийгэмд байгаа сөрөг зүйлийг гаргаж тавихаас эмээдэггүй ийм сэтгүүлчд бол үнэхээр аз жаргалтай. Багш ялгаа байхгүй харилцааны авьяастай, хүнд туслах тийм бүр төрөлхийн шинж чанартай, хүнд л одоо тусалж ивэл болдог ч гэдэг. Гэх мэтлэн аль ч мэрэгжилдэр бол тийм түгээмэл авьяас, түгээмэл чадварууд, тэгээд тодорхой шинж чанарууд энэ хоёрын давхцал нь тухайн хүнийг ирээдүйд амьдрах тэр мэрэгжилдэр нь бол үнэхээр шууд тусгалаа болдог ийм судалгаануудыг дэлхийн одоо эрдэмтэд хийгээд манай эрдэмтэд хийгээд ингээд явж байгаамаа. Тэгэхээр бид бол хоёр зүйлийг хийж байна. Нэгдүгээрт бол хөтөлбөрөө шинжилж байна. Хөтөлбөр бол түрүүн миний хэлдгээр үнэхээр хүүхэдний бүрийг хөгжүүлэх хөтөлбөр гарнаа. Энэ хөтөлбөр дээр бол олон улсын байгууллага ажиллаж байгаа. Монголын 130 эрдэмтэн ажиллаж байгаа. Дээр нь 600 орчим дунд сургуулийн багш нар ажиллаж байгаа. Тэгээ ингээд энэ хөтөлбөр бол бид энэ ондоо багтаага дуусгах гэж бодож байгаа сургалтынхаа хөтөлбөрийг. Хөтөлбөр хэрэгжихдээ яаж хэрэгжих юм бэ гэхээр жишг байдлаар тавигд. Одоо боловсролын яам баталсан хөтөлбөр нь өөрөө бүх сургууль дээр шууд дагаж мөрдөх одоо хөтөлбөр болохгүй. Юу хэлэх гэж байна вэ гэхээр одоо та бүхний слайд дээр байж байгаа. Ер нь боловсрал тавигдж байгаа даалгавар бол юу сурах вэ? Яаж заах вэ? Тэрийг хэрхэн үнэлэх вэ гэдэг ийм гурван үндсэн өгөгдөл байна. Тэгэхээр юу сурах вэ гэдгийг нь бол мэдээж энийг агуулга гэдэг. Агуулгаа бол бид нар боловсролын хүрээлэн одоо энэ эрдэмтдийн баг, Кембриж их сургуулийн зөвлөх үйлчилгээ энэ гурвын нийлбэр дээр Монгол хүүхэд ирнэ юу сурсан байвал зохих вэ гэдгийг бол гаргаж ирнэ. Тэгээд хэрхэн хүүхэдтэй хүрэх вэ гэдэг програмыг бол гаргана. Энэ нь бол жишг болж байгаа. Тэгээд сургууль өөрөө яг хүүхэдтэй бид нар энэ сурах гэж байгаа зүйлийг нь яаж хүрэх вэ гэдгээ сургууль өөрөө шийднэ. Цаашаагаа явах юм бол багш өөрөө шийдэх юм байна. Тийм учраас бол бид нар одоо энэ хөтөлбөрийг гаргаж, үндэсний хөтөлбөрөө гаргаад батлаад цаашаа явахдаа хэрэгжүүлэгч хүмүүс нь багш нар. Тийм учраас бид нар багш хөтөлбөрийг энэ жилээс эхлүүлсэн. Багш хөтөлбөрийн хүрээнд бол зөвхөн би гэхэд бол 10,000 гаруй багштай 2 цагийн одоо ярилцлагыг хийгээд байгаа. 10,000 багштай өөрөө ярилцсан. 13,000 багш бол дунд урт хугацааны хүүхэдний бүрийг хөгжүүлэх сургалт лекцэнд бол хамрагдсан байна. Яг 3,000 багш бол 7 хоногийн хугацаатай сургалтанд хамрагдаад одоо ажлын байран дээр очиод тэр сурсан зүйлээ бол тэгээд уншсныгаа ярьдгүй хүүхэд алга болчихж байгаа. Гэтэл хуучин юу байсан бэ гэхээр эхний цаг монгол хэл байна. Дараагийн цаг тоо бодлогын хичээл байна. Тэгээ биеийн тамир байна. Тэгээ дуу хөгжин байна гэдэг ингээд хуваарууд гаргаад батлаад өгчдөг. Нэгүгээр хэлбэл тухайн орон нутаг, тухайн хүүхдүүдийнхээ бие бэлтэр, сэтгэл зүй, оюун ухаан, чадвар, онцлогтод харуулад багш хөтөлбөрөө сонгоод явна гэсэн. Бид нар бол мэдлэгийг бүх хүүхдэд бүтнээр нь бүтээх, тэр нь амьдралд хэрэгжилж болох ийм мэдлэг бүтээхийг бол зорж ажиллаж байна. Тэгээ багш хөтөлбөр дээр бол бидний тавьж байгаа зорилго бол 2 жил хагасын хугацаанд 27,000 багшаа бүрэн одоо хүүхэд бүрийг хөгжүүлдэг тэр сургалтанд бүрэн хамруулна, технологиг бүрэн эзэмшүүлнэ гэж үзэж байгаа. Энтэй уялдуулаад бид багш нарын баяраараа арга зүй технологийн сан байгуулсан. Арга зүй технологийн сан дээр бол хүүхэд бүрийг хөгжүүлдэг сайн арга зүй болгон тэр сан дээр бол одоо байрлаад явна. Тэгээ энэ жил бол бид нар 100 арга зүй одоо яг сургалтын програм хэлбэрт оруулж сан дээр байршуулах зорилгыг тавьж байгаа. Нэгүгээр хэлбэл одоо манай инх бүрэг зөвлөхийн жишээлбэл хүүхэд өөрөө чиглүүлэгч гэдэг, хүүхэд өөрөө хөтч гэдэг арга зүй байна л да. Тэр арга зүй бол хүүхэд өөрөө сурд юм аа л гэдэг үндсэн үзэл санаатай. Хүн өөрөө л сурдаг. Тийм учраас бол хүүхдэд өөрийг нь сурах боломжийг өгөх нь багшийн үндсэн үүрэг юм аа гэдэг ийм арга зүй байхгүй. Гэхдээ тэр бол их нарийн технологитой багш өөрөө эзэмшихийн тулд бол 3 сараас хагас жилийн хугацаанд суралцах бол зайлшгүй шаардлагатай. Тэр арга зүйг суралцах онлайн хичээлүүдийг бол одоо бид нар үйлдвэрлэж байна. Нэгүгээр хэлбэл гарч байгаа хөтөлбөрийг яг амьдрал дээр хэрэгжүүлэх хүмүүс нь бол багш нар. Тэр багш нарт итгэл өгөх тогтолцоог л бид нар бий болгох гэж. Итгэл өгөх тогтолцоо. Багшид итгэл өгөхгүйгээр багшийг зөвхөн цаасаар шалгаад ах юм бол явахгүй байна. Сайн багш нар бол цаасандаа баригдаад, цагтаа баригдаад хичээлээ зааж чадахгүй.
А муу багш нар бол тэртээ тэрнгүү хичнээн нарийн хөтөлбөр гаргаж өгөөд ч хүүхдэд зүгээр л мэдээлэл дамжуулдаг ийм л үүргийг бол гүйцэтгэж байна. Тийм учраас бид нар бол багш нараа бүгдийг сайн багш болгохын төлөө ажиллана. А сайн багш нартаа боломж олгоод ингээд ажиллаад явна гэсэн ийм зорилгыг бол тавиад ажиллаж байгаа. Нэггээр хэлбэл багшд итгэдэг итгэлийг бий болгоно. А багш нь хүүхдүүдэд итгэлийг бол бас бий болгоно. Нэггээр хэлбэл боловсролын систем бол үндсэндээ итгэлийн ойлголцлын итгэлийн хүчээр одоо нэг мөрддөг, хямдаг, шалгадаг биш. Итгэлийн тогтолцоо руу бол шилжиж байгаа гэдгийг бол та бүхэндээ хэлмээр байна. За үр дүнг үнэлэхдээ бол бид нар өнөөдөр хүртэл зөвхөн тодорхой мэдлэг өгөөд, мэдээлэл өгөөд тэрийгэ буцаага шалгадаг ийм систем байсан бол одоо бид юу руу шилжиж байна вэ гэхээр үнэлэхдээ хүүхдүүдийнхээ чадварыг үнэлье. Тэр унших чадвар, бодох чадвар ras гадна өөрийгөө илэрхийлэх чадвар, шийдвэр гаргах чадвар. Тухайн хүүхэд амьдрал дээр яаж шинжлэх ухааныг ашиглах нь вэ гэдэг дээр бид нар бол илүү түлхүү одоо үнэлгээний систем бол шинжилж байна. Энэ дээр бол мэдээж бас ялгаагүй дотоодын эрдэмтэд ажиллаж байна. А Кембрижийн одоо зөвлөх баг бол энэ үнэлгээн дээр бол илүү түлхүү энэ жил бол ажиллаж байна. Ингэснээр бол бид юу заах вэ? Яаж заах вэ? Хэрхэн үнэлэх үү гэдэг энэ гур бол хоорондоо их зөв уялдаатай ийм үндэсний хөтөлбөр болж гарч ирэх юм аа. Тэгээ үндэсний хөтөлбөр болж гарч ирэхдээ зэрэгцүүлээд стандарт дээр бол дандаа агуулга байж идэг. За 10 дугаар ангийн хүүхэд ямар мэдлэгийг авсан байвал зохих вэ гэдэг ийм агуулгууд байж идэг. А тэгвэл одоо бид нар ямар байдлаар хүүхдэд хүрэх вэ гэдэг тэр тодорхой технологиудыг бид нар тодорхой төвшөнд нь стандарт болгож гаргаж явуулна гэсэн энэ ажлыг одоо зохион байгуулж байгаа. Ер нь тэгээ бидний тавьж байгаа зорилго бол амьдрах ухаанд манай Монгол хүүхдүүд суралцах бол хамгийн суур зарчим. А тэгээд дээр нь сургуультай явах сонирхолтой болох хэрэгтэй. Тийм учраас бидний гаргах ном хэвлэл гэдэг бол хүүхдийн сонирхлыг татаж чадах. Гэртээ тоглож байгаа тоглоомноос нь сонирхолтойгоор л бид нар хийхийг зорж байгаа. PC тоглоомноос сонирхолтой яаж болох вэ гэдэг нь бол бидний хувьд туйлын одоо зорилго болж байгаа. Өнөөдөр хүүхдүүд PC тоглоом, янз бүрийн тоглоомд донтож байгааг бид нар буруутгах ямар ч арга байхгүй. Угаасаа л өнгөтөр дарга бид нар ч гэсэн хүүхэд байхад тийм гоё тоглоом байсан бол тоглож л таар. Энэ бол үнэхээр сонирхол татж байгаа зүйлээ хүн хийдэг. Энэ бол ямар ч арга байхгүй. Тийм учраас бид бол илүү хүүхдээ илүү тийм тоглоомноос илүү сонирхолтой сургалтыг яаж хийх вэ? Киноноос илүү сонирхолтой хичээлийг яаж хийх вэ гэдэг нь бол бидний хувьд их том даалгавар болж байна. Тийм учраас бид бол видео хэлбэрийн хичээлүүд дээр нь бол захим контентуудыг бол их хэмжээгээр дайчлах зорилготой байгаа. Энэ жил бол бид нар бараг 1 тэрбум төгрөгийн контент үйлдвэрлэлийг бол хийнэ. Дээр нь сургалтын орчин бол өнөөдөр бидний хувьд бол нэг байшин байна, ширээ сандал байна, багшийн самбар байна, ханын баахан самбар байна. Энэ орчинд бол хүүхэд юм сурна гэдэг бол үнэхээр хүнд байна. Хүүхдүүд маань тэр багшийн хэлж өгөх гээд байгаа зүйлийг хармаар байна. Хазаж үзмээр байна, барьж үзмээр байна, өөрөө хийж үзмээр байна. Ингэснээр бид нар нөгөө амьдралд хэрэг болох шинжлэх ухаан гэдэг зүйлийг бол бий болгох юм аа. Энэ утгаараа энэ жил бид нар 100 сургуулийг физикийн лабораторитой болгож байна. Физикийн лаборатори. Энэ нь бол бүр хамгийн орчин үеийн дэлхийн одоо шилдэг улс орнуудад хэрэгэлдэг, өндөр хөгжилтэй улс орнуудад хэрэгэлдэг физикийн лабораторийг энэ жил бид нар 100 сургууль дээр авч өгнө. А дээр нь бол 30-аас 100 сургууль дээр бас ямар зорилго тавиад байна вэ гэхээр хөдөлмөрийн яг орчин үеийн Юнимат гэдэг одоо та бүхэн зохион бүтээгчдийн гол хэрэгэлдэг лабораторийг очиж харсан байх. Тэр Юниматын лабораторийг бид нар бүх сургуультай байршуулах зорилго тавиад энэ жил төсвөөсөө 20-оос одоо 100 лабораторийг хөдөлмөрийн ангийг одоо байгуулах зорилго тавиад ажиллаж байна. Хятадын засгийн газрын буцалтгүй тусламж руу бид нар дахиад 200 гаруй физик химийн лабораторийг одоо оруулах саналыг засгийн газар дээр оруулаад дэмжигдээд Хятадын засгийн газар руу санал явуулсан. Энэ одоо амжилттай болох юм бол энэ Хятадын засгийн газартайгаа зөв шийдэл хүрч чадах юм бол үндсэндээ манай ахлагангийн хүүхдүүд бол физикийн бүрэн лабораторитой болно гэж ойлгох. Цахилгааны дамжуулах гүйдлийг бол өөрөө хийдэг болно. Тэр сүлжээг бол өөрөө өгсөрдөг болно. А дээр нь бол хүндийн хүчийг бол өөрөө тооцоолдог болно. Үнэхээр гүйж байгаа, өнгөрч байгаа зүйл
өнцгөөсөө хамаарат яаж хурдан нэмдэг вэ гэдгийг өөрөө хэмжиж үзнэ. Ингэснээр бол үнэхээр хүндийн хүчний хууль, одоо тэр цахилгааны янз бүрийн үзэгдлүүд, хууль дүрмүүдийг бол өнөөдөр хүртэл зөвхөн томьёо цээжлээд ярьдаг байсан бол өөрийнхөө гараар хийж үзээд ийм байдгийн байна гэдэг бүтэн ойлголттой болно. Ингэснээр бол илүү шинжлэх ухаанч болно гэж ингэж ойлгож байгаамаа. За тэгээд мэдээж бидний барьж байгаа зарчим бол чанарын шинжилэл гэдэг энэ зарчмыг баримталж байгаа. Өнөөдөр хүртэл боловсролын салбарт хийгдсэн сайн зүйлийг бол баттгахна. Бид бол тийм л зорилго эхний ээлжинтэй. Ямар ч байсан сайн үр дүн байгаа тэр сайн зүйлсийг бол бид нар баттгаад тэгээд цаашаа ахиулаад явна. Жишээлбэл бид бол хүүхдийн цайны мөнгийг 2 дахин нэмэгдүүлсэн. Дотор байрны хүүхдийн хоолны мөнгийг 2 дахин нэмэгдүүлсэн. Энэ үйл бол дотор байранд хүүхэд өсөж байгаа тухай яриа гаргав. Үдийн цай бол тааруухан байгаа тухай яриа бол бараг сонсогдов. Нэгүгээр хэлбэл бид нар бол хүүхдийн хэрэгжилж байгаа хоол нь чанартай байг, ном нь чанартай байг, үзэж байгаа хичээл нь чанартай байг, зааж байгаа багш нь чанартай байг, өөрснөө хэрэгжилж байгаа тэр дүрмд хувцсан ч гэсэн чанартай байх ёстой гэдэг ийм л зарчмыг барьж байгаа. Тэгээд үндэсний үйлдвэрлэгчтэйгээ хамтраад жишг дүрмд хувцсны жишг бол батлагдсан. Жишгийг бол одоо орон нутгийн боловсролын байгууллагууд хэлэлцүүлгээ хийгээд өөрийнхөө загварыг бол батлана. Ингэснээр бол бид эх хичээлийн жилээс эхлээд чанартай сайн дүрмд хувцсыг бол манай хүүхдүүд хэрэгэлдэг болно л гэж ингэж бодож байгаа. Монгол хүүхдүүд бол дэлхийн бусад хүүхдээс ялгарх нь үнэхээр чанартай хувцс өмсдөг байгаасаа, үнэхээр чанартай цай уудаг байгаасаа ийм л зорилгыг бол бид нар тавьж байгаа. Бид бол өнөөдөр Монгол хүмүүс бол үнэхээр одоо бие чөтгөр хувцс бурхан гэдэг өөрснөө бол их сайхан хувцсалдаг. Тэгсэн мөртлөө хүүхдүүдтэй болохоор аль болохоор хямдхан, аль болохоор одоо чанаргүй зүйл авахыг ингэж зорж ирсэн нь бол алдаа байна. Нэгэнт бидний хүүхдүүд ирээдүйн монголчууд учраас бүр бага наснасаа эхлээд чанартай, чансаатай сайн хувцс өмсөх юм бол ирээдүй гарна гэж ингэж харж байгаамаа. Тэгээд стандарт хөтөлбөр дотор нэг зүйлийг бол хийж байгаа нь бол өнөөдөр 17 хичээл орж байгаа. 17 хичээл. Энэ бол хүүхдүүдэд үнэхээр их ачаалал өгж байна. Тэгээ 17 хичээлийг бид нар байгалийн ухаан, нийгмийн ухаанаар нь аль болохоор хооронд нь нэгтгээд, агуулгыг нь хооронд нь нэгтгээд ингээд 12-оос 13 хичээл болох зорилго бол тавьж байна. Хөтөлбөр батлагдаж гарахтаа бол иймэрхүү одоо хөтөлбөрүүд бол гарнаа. Тэгээ энэ жилээс бол одоо дугуйлан секц ажиллуулсан багш нартай бид нар цалин урамшуул өгж эхэлсэн. Тэгээ нэг сургуульд 10 сая төгрөг орчим ноогдож одоо тэр авиас хөтөлбөр бол хэрэгжиж байгаа. Цаашдаа бол энэ дугуйлан секцийн зардлыг бол бид нар илүү нэмэгдүүлж явна гэдгийг хэлмээр байна. Тэгээ би авиас хөтөлбөр, ном хөтөлбөр дээр үнэхээр одоо сэтгэл гаргаж ажилласан хэвлэл мэдээллийнхэнтэй үнэхээр баярлж байгаа, талархал илэрхийлмээр байна. Ялангуяа Монголын үндэсний олон нийтийн телевизэд би бол зориуд одоо баяр хүргэе гэж бодож байгаа. Авиас хөтөлбөрийг бол үнэхээр өргөн дэлгэр нэвтрүүлж олон түмэнд хүргэж өгж байгааг бол үнэхээр их талархаж байгаа. За тэгээд цаашлаад мэдээж бусад телевиз мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн ТV8 телевиз 25 UBS телевиз гэдэг энэ авиасны хүүхэд хөгжүүлэх чиглэлээр бол үнэхээр амжилттай ажиллаж байгаа. Боловсрол телевиз, боловсрол сувг бол бидэнтэй үнэхээр их хамтарч ажиллаж байгаа. Дээр нь бүхэл сайтууд дээр бол Монгол хүүхдүүдийн сайн талыг товоолгож гаргаж хөгжиж байгаа хүүхдүүдийн тухай яриа гарч байгаад бол би үнэхээр баярлж байгаа. Тэгээд та бүхэнд бас хэвлэлийнхэндээ би талархал илэрхийлье. Тэгээд өнөөдөр хүртэл бидний төсөв юунд зарж исэн бэ гэхээр 95% нь бол цахилгаан дулаан халаалт тэгээд цалин. Яг сургалтанд бол 4-5% зарцуулж байгаа. Нэгүгээр хэлбэл яг багш хүүхэд хоёр анги руу орлоо, тэр ангийн сургалт явах процесс ерөөсөө мөнгө баг. Тэгээ энэ бол их буруу байсан байна гэж бид үзээд бид бол энэ сургалтанд төлхөө мөнгө зарах бодлогыг бол баримталж байгаа. Сургалтанд гэдэг нь одоо тэр лабораторитой хэрэгсэлтэй дээр нь одоо багш нарын
одоо хэвлэмэл зүйл хэрэглэгдэхүүнийг бол бид төлхөө худалдаж авах зарцуулах ажлыг бол хийнэ. Ер нь тэгээ баг дунд боловсролын түвшинд хийж байгаа ажлууд ийм байна. Тэгээ бидний хувьд бол ер нь 4 жилийн хугацаанд Монгол улсад боловсролын яг цаас үйлдвэрлээд тэрэнд нэг хяналт тавьдагч газар байхгүй, олж хардагч газар байхгүй. Ерөнхийдөө өгсөн авсан за боллоо гэдэг ийм зарчим бол ноёлсон байгаа учраас бид нар энэ цаасаар тайлан авч цаасаар ажил дүгнэх асуудлыг бол ирэх жилээс бол бүрмөсөн одоо халж эцэлх юм гэдгийг хэлмээр байна. За тэгээд мэдээж багш бэлтгэх багш хөтөлбөр дотор бол багш бэлтгэх сургуулийн асуудал байна. Тэгээ багш бэлтгэх сургуулийнхаа чанарыг бол бид нар олон улсын түвшинд хүргэнэ гэж бодож байгаа. Хоёр дээр нэмэх хоёр хөтөлбөрийг бол манай боловсролын их сургууль бол төлхөө баримталж ажиллана. 2 жил Монголдо сураад 2 жил гадаадд сурах зарчим бол манай багшийн сургууль дээр бол их төлхөө явагдана. Энэ чиглэлээр бол гадаадын ихтэй сургуулиудтай бид нар хамтын ажиллагааны гэрээ хилцлүүдийг хийгээ явж байна. Тэгээ багш бэлтгэх сургууль бид нар үнэхээр дунд сургуульд амжилттай суралцсан хүүхдүүдийг татаж оролцуулахыг зорж байгаа. Тийм учраас 750-аас дээш оноо эсэлтийн шалгалтанд авах юм бол одоо 4 жил үн төлбөргүй сурах шийдвэрийг засгийн газар гаргасан. 650-аас 750 оноо эсэлтийн шалгалтын дээр өгөх юм үзүүлсэн хүүхэд 9 орох юм бол 70% үндсэн одоо сургалтын төлбөрөөс чөлөөлөх ийм шийдвэрийг гаргасан. Дээр нь бид бол багшийн дадлагыг бол бодтой бий болгоё гэж байгаа. Сая одоо та бүхэн анзаарсан бол үндэсний олон нийт телевизээрч гарсан байх багшлах дадлах яг одоо яаж хийх вэ гэдэг программыг бол бид нар хийгээд туршаад үр дүнгийн үзчихлээ. 100 гаруй оюутныг орон нутагт явуулсан. Орон нутагт дадлах хийсэн оюутны бараг 50% нь тухайн сургуулиуд дээр багшлах урилга бол аваад ирж байгаа. Нэгүгээр хэлбэл одоо бид нар хөдөө орон нутагт багшийн дутагдал байна гэдэг энэ зүйлийг алга болгох одоо хамгийн сайн шийдэл бол хүүхдүүдэд оюутнуудаа бид нар хөдөө орон нутагт очуулж дадлах хийх нь бол хамгийн зөв юм байна. Тэгээ энэний зардлыг засгийн газар гаргахаар болсон. Энэ дадлагын зардлыг засгийн газар гаргана гэсэн ийм шийдвэрийг бол засгийн газрын хуралдаанаар бол гаргасан байгаа. Мэдээж сайн оюутнууд орж ирэхээр сайн багшийн шаардлага гарна. Тийм учраас бид бол багш бэлтгэх сургуулийнхаа багш нарыг дахин сургах, давтан сургах, гадаадд сургах, багш солилцоогоор багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх энэ ажлуудыг бол хийнэ. Энийг бол одоо Дэлхийн банкны, Азийн банкны төслөөр бид бол 100 гаруй багшийг гадаадд магистр, доктор хамгаалуулах ажлыг бол зохион байгуулах ийм төлөвлөгөөтэй байгаа. 6000 багшийг Монголдо багшийн дээд курс гэдэг ийм багшлах курсын сургалтанд 6000 дээд боловсролын багшийг бол бид нар хамруулах юм аа. За тэгээд одоо хамгийн чухал гэж одоо бидний зүгээс үзэж байгаа мэдээллүүдэд та бүхэнд хүргэлээ. За дээд боловсролын шинжлэлийг бол яг дунд боловсролоос нь салгаад ярих юм бол саяны хэмжээний би бол бүх байдгаараа одоо товчлоод ярих юм байгаа саяны хэмжээний ярилцлага гарах учраас та бүхэн нөгөө юуг нь өгсөн байгаа тийм танилцуулга юм бол та бүхэд өгсөн байгаа. Тэгээ манай сэтгүүлчид нэг үрчлэн сайн танилцахыг би одоо чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээ нэг үрчлэн танилцах юм бол үнэхээр яг юу хийх гэж байна вэ гэдэг нь их тодорхой болно. Тэгээ бидний хийж байгаа дээд боловсрол дээр хийж байгаа хамгийн том хэд хэдэн шийдлүүд байгаагийн нэг нь бол дээд боловсролын байгууллага одоо өөртөө бий болгосон патент, өөртөө бий болгосон нээж гаргасан бүтээгдэхүүнээ зах дээр борлуулах, үйлдвэрлэл эрхлэх тэр боломжийг бол бид нар дээд боловсролынхаа байгууллагууд өгье. Өнөөдөр бол одоо шинжлэх ухааны технологийн сургууль дээр 100 гаруй патент байна. Бэлэн үйлдвэрлэлд оруулах 6 төсөл байна. Энэ үйлдвэрлэлд оруулах юм бол шинжлэх ухааны технологийн сургуулийн захирлууд хэрэгт орох гэдэг. Хууль зөрчих гэдэг байна. Тийм учраас бол ашиг хуваадаггүй ашгаар сургууль нь амьдрдаг тэр ашгийг олох боломжийг бол бид нар дээд боловсролынхаа байгууллагууд нээж өгнө. Дээр нь хандив авдаг эрхийг нь бас нээж өгье гэж бодож байгаа. Хандивын анги гэдэг бол байхгүй. Зүгээр хандив бол төгсгчдөөс авч болно. Ер нь Монгол Улсын их сургууль ч юм уу одоо хөдөө аж ахуйн их сургууль төгссөн амжилттай явж байгаа хүмүүс би нэг сургуультай тусалчих юмсан. Сургуультай дэм болчих юмсан гэдэг ингэхээр хандив авах эрх нь хаагдсан учраас энэ үйл ажиллагаа бол явагддаггүй юм байна лээ. Ер нь монголчууд бидэнд нэг их сайхан уламжлал байгаа. Өөрийнхөө төгссөн сургуульд маш их илэгтэй.
Тэгэхээр энэ сайн уламжлалыг бид нар зөв ажил болгохын тулд тэр хандив авах эрхийг нь бол нээж өгөх зөв юм байна. 90 дээд боловсролын байгууллага бол өнөөдөр 96% байна. 90 гаруй хувь нь бол зөвхөн хүүхдүүдийн сургалтын төлбөрөөс л санхүүжиж байгаа. Бидний тавьж байгаа зорилго бол 4 жилийн дараа гэхэд сургалтын төлбөрийн санхүүжилт бол 50% байгаасаа нийт зардлынх. 50% нь бол зах зээл дээр манай профессорууд, докторуудын бүтээгдэхүүн нийлүүлэгдээд зөвлөх үйлчилгээ өгөөд дээр нь хандив тусламж аваад хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт аваад ингээд гадна талаас олддог мөнгө нь 50% байгаас. Ингэх юм бол бид нар дээд боловсролынхаа байгууллагыг судалгааны байгууллага болгож судалгаанд суурилсан сургалт явуулдаг байгууллага болгож сургалтын байгууллага болгож өөрчлөх боломжууд бол гарна. Тэгэхгүй бол өнөөдөр аль болохоор олон оюутан авна. Тэрийгээр аль болохоор олон оюутанд хичээл заана. Тэрийгээр цалинжин. Олон оюутан авах юм бол тэрийгээр орлого нь нэмэгдэнэ гэдэг ийм л зорилгын араас яваад. Тэгэхээр нөгөө сав суулганд багтаамж байхгүй. 15 мянган хүн сурах байшин дотор л 25 мянган хүн сурч. Бараг л нэг хүүхдийн орон зайн дээр 2 хүүхэд хичээлж. Ингэхээр буруу байна. Нөгөө талдаа манай багш нар зөвхөн хичээл заах гэж явахаараа судалгааны ажил нь орхигдуулсан байна. Судалгаа хийхгүй болохоор дэлхийн түвшинд очихгүй байна. Дэлхийн түвшинд очих. Тэгээ дэлхийн түвшинд очихгүй болохоор дээд боловсрол авж байгаа залуучууд дэлхийн түвшних биш гэдэг энэ категорид орчих гэдэг. Тийм учраас бол манай их сургууль дээр байгаа профессорууд бол судалгаа хийдэг. Тэр нь дэлхийн түвшинд байдаг. Судалгаа нь олон улсын хэвлэл мэдээлэл дээр гараад, тайл нь гараад, илтгэл нь гараад, ишлэл нь гарах юм бол тэрэнд нь тодорхой хэмжээгээр дүүцүүлсэн гарант өгөөд явъя гэж. Зөвхөн хичээл заавал цалин авдаг байсан бол бидний шинэ бодлогоор бол судалгааныхын ажилд гарант өгнө. Ямар судалгааны ажил гэх вэ гэхээр дэлхийн шилдэг тухайн салбарынхаа хэвлэлүүдээр илтгэл нь тавигдсан. Нэгвэр хэлбэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны ажлуудыг бид нар судалгааны ажил тооцоод тэрэнд нь гарант өгөөд явна гэсэн ийм чиглэлийг бол дээд боловсрол дээр бол баримталж байгаа. Тэгээд эсэлт бол ил тод болно, шудраг болно, арын алга бол бүрмөсөн алга болно. Яг шаардлага хангасан үнээс сургуулиуд авна. Тийм учраас энэ жилийн эсэлтийг бол бид нар цахим бүртгэлээр давхар хийж байгаа. Тагнуулын ерөнхий газар оролцож байгаа. Цагдаагийн ерөнхий газрыг татан оролцуулж байгаа. Энэ дээр бол хүүхэд ямар дүн авсан, ямар сургууль авсан тэрэндээ л яв. Одоо бол энэ жил би нэг зүйлийг найдвартай хэлж байгаа нь бол арын хаалгаар хэн нэгэн даргын хүсэлтээр эсвэл мөнгө төлж их сургууль манай төрийн өмчийн ихтэй сургуулиуд дээр элсэх бол ямар ч боломжгүй болж байгаа гэдгийг бол хэлмээр байна. Тэгээ элсэлттэй шудраг болгоно. Төгсөлтөн дээр бол бид нар үнэхээр дадлага сургалтын хөтөлбөрийг дээд боловсролын сургалтын хөтөлбөр өнөөдөр лекцэнд давмгаалаад байгаа бол бид дадлагыг давмгаалах. Нэгвэр хэлбэл өдрийн сонинд сэтгүүлч болж орохын тулд ямар шаардлага хангасан байх вэ гэдгийг л олж хараасаа л гэж боддог. ТV9-ийн сурвалжлагч болоод тэнд орохын тулд яг ямар шаардлага хангасан хүн байх вэ гэдгийг л олж хараасаа гэж хүсэж байна. Тэгэхгүй зүгээр л заалан дотор бэлдэж байгаа нэг нөхөр гаргаа явуулдаг. Нөгөөх нь шаардлага хангадаг. Тэгэхээр бид нар нөгөө хөтөлбөр боловсруулахдаа ажил олгогчдын төлөөллийг оруулъя гэдэг байгаа нь тэр юм. Сони хэвлэлээр жишээлбэл сэтгүүлч бэлдэж байгаа, уран зохиолын чиглэлээр суралцж байгаа, хэлний чиглэлээр суралцж байгаа хүмүүс рүүгээ байнга санал тавьдаг. Бид бол ийм хүнийг шаардаад байна шүү. Манай хүн ийм мэдлэгтэй байгаас, ийм чадвартай байх хэрэгтэй байна шүү гэдэг. Тэгээд тэр хичээлийн тодорхой хэсэг нь дадлага болж хийгдэж байна. Тодорхой хэсэг нь лаборатори болж байна. Нэгвэр хэлбэл бид бол лекцийг чадах чинээгээрээ баг барья. Лекц лабораторийн ажлын 70%, дадлага нь бол 30% байхаар кредитүүдэд боловсруулъя гэж. Кредитүүдэд боловсруулъя. Дахиад нэг кредитийг бид нар хүчтэй нэвтрүүлэх гэж байгаа зүйл юу вэ гэхээр зан төлөвшлийн кредитийг нэгвэр хэлбэл иргэний боловсролын кредитийг хүчтэй болгоё. Энэ дотор ямар санал явж байгааг нь гэхээр үнэхээр сайн үйлс оюутан болгоно 4 жил сурахтаа нэг удаа хийгээсээ тэр нь кредит болоод яваасаа гэж. Хүүхдэд тусалдаг ч юм уу, эмээ өвөө тусалдаг ч юм уу, хүүхдэд цагийн багш хийдэг ч юм уу, эсвэл волонтерээр ямар нэгэн ажилд оролцдог ч юм уу, тийм ээ, ногоо хураалтанд оролцдог ч юм уу.
4 жилийн хугацаанд өөрийнхөө биеэр үлгэрлээд ямар нэгэн сайн үйлсийг хийсэн байгаас хийдэг болно. А энэ нь бол сургалтын кредит болж өөрчлөлт. Одоо иргэний боловсрол гэхэлэр өнөөдөр хүртэл бол зүгээр л заадаг байсан бол одоо хийлэгдэг. Ер нь бол боловсрол юу руу явж ийнэ гэхэлэр зүгээр заахаас илүү хүүхдээр тухайн өгөх гээд байгаа мэдлэгийг өөрөөр нь эзэмшүүлэх. Өөрийг нь ямар нэгэн үйлдэл хийлгэх нь бол бидний хувьд бол маш чухал зүйл болж байгаа гэдгийг хэлмээр байна. За тэгээд дээд боловсролынхаа хийгдэж байгаа хөтөлбөр шинжилтийг бол та бүхэн тодорхой харж SBN телевизээс нэг асуулт. За баярлалаа. Тэгээ одоо асуултанд орё. SBN телевиз нэг асуулт байна. Одоо яг ихтэй сургуулиуд сургалтын төлбөрийн саналаа бол яамд ирүүлсэн байгаа. Тэгэхээр энэ жилийн тухайд одоо 2013-аас 14 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр ер нь яг ямар байх юм бэ? Хэдэн хувиар нэмэгдэх санал ирсэн байна? Ер нь бол сургуулиуд нэмнэ гэсэн санал ирсэн гэж сонссон. Энэ талаар тэр бол одоо өдөртөх зөвлөлт хуралдаа сургуулийнхаа төсвийг батлаа явж байна л да. Жишээлбэл одоо техникийн их сургуулийн батлагдж байгаа төсөв дотор 3-аас 5 тэрбум төгрөгийг бол зах зээл дээр өөрийнхөө патентыг борлуулж олно гэсэн ийм төлөвлөлт бол байна. Өөрөөр хэлбэл одоо бид нар огцом сургалтын төлбөрөд зөв одоо би нэг зүйлийг хэлээд байна шүү дээ. Сургалтын төлбөр дээр 100% одоо амьдэрдэг байсан бол багш нарынхаа бүтээлийг борлуулад амьдэрдэг болно. Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургууль жишээлбэл Монгол банкнд эдийн засгийн зөвлөх үйлчилгээ үзүүлээд тэндээс 2-3 тэрбум төгрөгийн орлого олно гэсэн ийм тооцоолол жишээ хийгээ явж байгаа. Тийм учраас бол би сургуулийн төлбөрийг яг төдөө нэмэгдэх юм байна, төдөө хасагдах юм байна гэж хэлэхэд бол эрт байна л да. Бид хамгийн гол нь инновацийнхаа хуулийг хэрэгжүүлэх журмаа батлаад тэр зөвлөх үйлчилгээ өгөх эрхийг нь их сургуулиудад чадах чинээгээр хурдан өгөх юм бол тэр хэмжээгээр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрөөс гадна олох орлоготой болоо явчих юм байна. Жишээлбэл одоо хүүхдийн сургалтын төлбөрийг энэ жил 10% нэмэгдүүлнэ гэж байгаа бол судалгаа инновац нөгөө зөвлөх үйлчилгээнээс л 10% орлого олчих юм бол сургалтын төлбөр нэмэхгүйгээр гарах боломжууд бол бүрднэ. Тэгэхээр бол би энэ боломжуудыг бид нар аль болохоор богино хугацаанд бүрдүүлэхийг зориод одоо ажиллаж байна. Тэгээд энийг бүрдүүлж чадах юм бол сургалтын төлбөр нэмэхгүйгээр манай төрийн өмчийн ихтэй сургуулиуд сургалтын төлбөрийг нэмэхгүйгээр явчих боломжууд бол бүрдэж байгаа. Жишээлбэл одоо боловсролын их сургууль дээр байгаа эрдэмтдийн зөвлөх үйлчилгээг бид нар өөр дээр авч шít. Бараг 500-аас тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийж. Тэр хүмүүсээр бид нар судалгаа хийлгэж байна, зөвлөгөө авч байна, туршилтыг хийлгэж. Гэх мэтчлэн манай дээд боловсролын байгууллагууд өнөөдөр өчигдөр мэдээлэл гарсан байгаа. Өчигдрийн нөгөө төслийн хурал дээр тэр 150 тэрбумыг ядаж 30 тэрбумыг нь манай ихтэй сургуулиуд зөвлөх үйлчилгээгээр авчихвал оюутны төлбөр бол нэмэхгүйгээр асуудал бол шийдэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр бид бол яг өнөөдөр бол энэ бусад орлого гэдэг гарцыг бүх сургууль дээр илэрхийлж байгаа. Шинжлэх хэллээд энэ онд ер нь одоо хичнээн сургууль цэцэрлэгийн байрлалыг шинээр барих вэ? Ер нь яг нурах аюултай хичнээн сургууль цэцэрлэг байна. 3 ээлжээр хичээлж байгаа сургуулиудын тоогоос хэлж өгөөч. Тэгээд энэ юу ахаар шинэ байрлал барих гэхээр төсвөө шийдэгдсэн хэрнээ нураах зардлын төсөв тусаагүй гэдэг ийм нэг цэцэрлэг сургуулиуд бас байгаа даа л да. Тэгээд энэ аслагдсан бүсийн нэмэгдлийг ер нь хязгаар шийдвэрлэх юм болоо. Одоо чадварлаг мэрэгчлээ боловсон хүчнийг хөдөө орон нутагт сундуудад яг ингээд багшлуулах энэ бүсийн нэмэгдлийг ер нь хязгаар шийдэх вэ. За тэгээд оюутнуудын 70,200 төгрөгийн тэтгэлгээс гадна одоо урамшуулалт тэтгэлгийг өнгөрсөн онд засгийн газраас баталсан байгаа. Тэрэнд яг ер нь оюутнууд хэр хамрагдаж байна. Нэг 105,000 төгрөгийн тэтгэлэг байгаа. Миний бодлоор бол тийм байгаа. Тэгээд яг энэ мэрэгчлээ боловсон хүчний дэмжих чиглэлээр яг бодлогын шинжилэл юу байна? Энийг бас хэлж өгвөл. Тэгээд оюутны хотхны энэ нэг асуудал урагшилж байна уу? За оюутны хотхны асуудал бол одоогоор ерөнхий төлөвлөгөөгөө хийж байна. Техник эдийн засгийн үндэслэлийн даалгаврыг бид нар шинжилж гаргаад хотын дарга барилгын яамны сайд Баяр сайхан хотын дарга Батүл миний би 3 одоо техник эдийн засгийн үндэслэлийг шинжилж даалгаврын нөгөөд эцэслэгдээд одоо гарч байгаа. Энтэйгээ уялдуулаад ерөнхий төлөвлөгөөг бол бид нар 6 сарда багтаагаад баталчих бодолтой байна. Ерөнхий төлөвлөгөөгөө баталчих юм бол санхүүжилтийн асуудлаа ярина. Тэгээ санхүүжилтийг бол ерөнхий төлөвлөгөө батлахтаа зэрэгцүүлээд эдийн засгийн яамн дээр бол хилцүүлэг хийгээд явж байгаа. Хилцүүлэгээ явж байгаа. Тэгэхээр бол Багнуурын оюутны хотхон бол маш том төсөл шүү дээ. Монголчууд бидний хувьд бол их том төсөл. Нийлбэр дүнгээрээ бараг
12 тэрбум их найд 13 их найд орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй болж байна. Манай дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцвэр хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй болно. Дархан хотыг шинээр үйлдвэрлэнэ гэж одоо байрна гэж бодох хэрэгтэй. Эрдэнэ хотыг шинээр байрна гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр тийм том төсөл учраас бид нар энэний үе шатыг нь зөв болгоод зөв гаргалгааг гаргаа явна гэсэн ийм бодолтой. Дээр нь бол оюутны хотхон яг ямар үед амьдрах вэ гэхэлэр шинжлэх ухааны парктайгаа цуг байвал амьдрах. Тийм учраас бид нар бол оюутны хотхноо шинжлэх ухааны парктад цуг байгуулах одоо чиглэлийг бариад ажиллаж байгаа. Ингээхийн тулд бол бидэнд яаралтай шинжлэх ухааны паркийн одоо хуулийг яаралтай батлах шаардлага байна. Ингээд шинжлэх ухааны парк оюутны хотхон хоёр цуг байх юм бол нэг нь нөгөөгөө орлогоороо нөхөд миний одоо түрүүний хэлдэг их сургуулиуд өөр орлоготой байж амьдрд юм байна гэдэг тэр ажил бол бодиттой ажил хэрэг болох юм аа. За нураах барилгын хувьд бол 3 дугаар сургууль 11 дугаар сургуулийн нураах төсвийг Улаанбаатар хот баталсан. Тэгээд нураах ажил бол энэ 5 сард багтаад 6 сарын одоо эхний 10 хоногт бол хийгээд дуусчихна. Ингээд барих ажил бол цаашаа цэгцрээд явна. Ер нь бол Улаанбаатар хот дээр нураах зардлаа хийнэ гэдэг ийм шийдэлтэй явж ирсэн. Улаанбаатар хот бол эцэлж гаргаагүй байжгаад сая нэг 2-3-7 хоног өмнө эцсийн шийдвэрээ гаргалаа шүү дээ. Бусад сургуулиудын хувьд бол тийм хүндрэл бол алгаа. Ер нь актлагдах төвшний барилгуудын тухай мэдээллийг Эрдэнэ чимэг дарга өгнө. За ашиглалтанд орох барилгаа бас хэлчихээрэй. За энэ оны Монгол Улсын төсөвт боловсрол соёлын шинжилгээний салбарт нийтдээ 234 туслах хэмжээг хэрэгжүүлэхээр 189.1 тэрбум төгрөгийг бол суулгасан. За энэ ажлыг бол төлөвлөд хуваарийн дагуу бол хийж байна. За оны эцэс бид нар нийтдээ 26296 суудлыг ерөнхий боловсролын сургуулиудад нэмнэ. Энэ маань ойролцоогоор 30 гаруй сургууль ашиглалтанд орох ёстой гэсэн үг. За 5530 ороор манай цэцэрлэгийн хүчин чадал нэмэгдэнэ. Энэ бол нэг 40 орчим цэцэрлэг бол ашиглалтанд орно гэсэн үг. За мөн 19 дотор байр ашиглалтанд орно. Энэ 19 дотор байр ашиглалтанд орсноор нийтдээ 2940 орн нэмэгдэнэ. За шинээр 29 спорт зал баригдана. Тэгэхээр эдгээр дөрвөн төрөлд нийтдээ бид нар нэг 100 гаруй барилга байгууламжийг бол энэ жилдээ багтааж ашиглалтанд оруулна. Ингэснээр сургууль цэцэрлэгийн ээж ашиглалтын хэмжээнд бол тодорхой хэмжээгээр буурна гэсэн тийм тооцоотой байгаа. Тэгээд манад дээр байсан түгээмэл дутагдал юу вэ гэхээр зураг төсөв дээр ирсэн мөнгө тавьж байгааг юм бэл. Тэгээд дараа нь дандаа зураг төсөв нь бол дандаа араасаа хийгдчихсэн. Урьдчилж техник эдийн засгийн үндэслэл зураг төсөв гэдэг одоо зориулалтаар төсөвт мөнгө батлагдж байгаагүй учраас тендер бараг зарлахтайгаа зэрэгцүүлээд тэр барилга барих зардлаасаа зураг төсвийн мөнгийг гаргаж өгнө гэдэг ийм яриатаагаар явж ирсэн байна. Тэгээд бид бол энэ жил анх удаага 3.9 тэрбум төгрөгийг техник эдийн засгийн үндэслэл зураг төсөв дээр авсан учраас эх жилийн ажлуудын хувьд бол бидний хувьд үнэхээр санаа зовлтгүй болж байгаа. За энэ жилийн хувьд бол мэдээ зураг төсөв нь хоцорч байгаа, экспертиз дээр байгаа, төсвийн дүн зөрж байгаа бол зөндөө ажлууд байна. Зөндөө ажлууд байна. Ялангуяа барилгын яамны өнгөрсөн онуудад гаргасан одоо бараа бүтээгдэхүүний үнийн жишг үн тэгээд дээр нь ажлын хүсний нэмэгдэлтэй холбогдуулаад үн өсөх хандлага бол энэ дээр маш их байна. Тийм учраас бол энэ жилийн хөрөнгө оруулалтын хувьд бол яг энэ онд шинээр эхлэх ажлууд дээр бол бид нар үнэхээр хүндрэлтэй зүйлс байна. Тэгээд энийгээ бид их хурлаа засгийн газар дээр бол сүүлийн 1 сарын хугацаанд бид байнга мэдээлэл өгч байгаа. Энийгээ бид бол их хурлаар чадвал одоо энэ чуулганы хугацаанд шийдвэрлэж чадах юм бол манай одоо хөрөнгө оруулалтын ажлууд бол ямар ч одоо саад бэрхшээлгүйгээр энэ жил бол шийдэгдэх хэрэгжих боломж бол бидэнд байна. Энэ их хурлын шийдвэрүүд гарч ирэхгүй бол бидний хувьд бол бас л өнгөрсөн жилтэйгээ адилхан хүндрэлтэй. Өнгөрсөн жил намар биднийг ажил хүлээж авч байхад хөрөнгө оруулалт 28% байсан шүү дээ. Тэгэхээр ийм хүндрэлтэй байдал бол манай боловсрол эрүүл мэндийн хоёр салбар дээр бол их хүчтэй байгаамаа. За одоо бол тулгамдаад байгаа асуудал бол 32 дугаар сургууль байна. 32 дугаар сургууль бол актлагдсан. Бараг нурх дээрээ түлчээд байгаа. Тийм учраас бид бол 32 дугаар сургуулийн асуудлыг яаралтай шийдэх шаардлага байна. Зайсангийн 10 дугаар цэцэрлэг байна. 10 дугаар цэцэрлэгийн хувьд ч гэсэн хаалгаа барихад бол тун ойрхон байгаа. Тийм учраас бид хануул дүүрэг хотын захиргаатай яриад
энэ хоёр барилга байшин бол богино хугацаанд бидний хувьд яаж хийх юм бэ? Концессор иргэн төлөх зарчмаар дүүрэг аймаг дээр хот дээр шийдвэр гаргаад бид бол эрхчил санхүүжүүлэхээр ингээд хийж болох уу юу гэж бид цаг хугацаагаа шахаад ярьж байна л та. Чадвал бид одоо тэр 80 бага сургууль цэцэрлэгийн комплекс гэдэг дотроо тэр 10 дугаар цэцэрлэгийг 32 дугаар сургуулийн бага сургууль хоёрыг нийлүүлээд зайсанд барина гэсэн ийм одоо төлөвлөлттэй бол байна. Ер нь бол актлагдсан барилгуудаа хэд бол актлагдахад бэлэн байна. Монгол ТV телевизээс нэг хэдэн асуулт байна. Энэ төрийн сангийн зээл тусламжаар гадаадд сурж байгаа яг хичнээн оюутан бэ? Жилд ерөн хичнээн оюутан явуулд юм бэ? Ерөнхийдөө ямар шуум мэрэгчлэр яг суралцахаар явж байна? Буцаад их орондоо ирж одоо ажиллах сонирхол байна уугүй? Ирэхгүй тохиолдол одоо яах юм бэ? Хоёр гэх юм бол багшийн дэдэд одоо ингээд элсэж байгаа оюутнуудыг боцоо оноог бол өндөр олсон байна. Гэхдээ тэд нар тийм нэг одоо ёс зүйн талаас нь тусгаар шалгуур тавьдаг юм байна уугүй. Одоо ингээл ерөнхий боловсролын сургууль, ихтэй сургууль за цэцэрлэгт ингээд багшилж байгаа багш нар ёс зүйг авир гаргаж байна. Багш нартай холбоотой гэмт хэрэг сурагчтайгаа ёс зүйгүй хайрцдаг байдал гээд маш их олон юм байна. Энийг ер нь шийдвэрлэх цаг хугацаа юм болсон юм шүү. За одоо ингээд нөө сургууль цэцэрлэг тарах цаг нь ингээд ерөнхийдөө болчлаа. Гэтэл нөгөө нэг ялангуяа ерхий боловсролын сургуулийн багш нар хандив нэрийдлэр ингээд засварын мөнгө аваадах юм. Нэг хууль дүрм журм гарчдаг хэрэгждэг юм байна уу? Хэрэгжилтэн дээр нь ер нь хэн анхаарах хэрэгтэй юм бэ? Сайда асуултынхаа хариултыг дараалалаар аваа явууч. Тэгээ Эрдэнэ чимэг дараагаар харууллаа. Тэгээ танаас бас би нөө алслагдсан бүсийн нэмэгдлийг асуусан. Хөдөө орон нутагт яг ажиллаад боловсролын газруудаар нь ороо явахаар дандаа энэ багшийн асуудлыг тэгээд нөө бүсийн нэмэгдэл байхгүй болохоор ингээд байна гэсэн асуудал яриад байдаг байхгүй юу? Ер нь бол багшийн одоо хөдөө орон нутагт ажиллах урамшуулал дээр хоёр зүйл байгаа шүү дээ. 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтайгаа тэнцүү хэмжээний тэтгэмж авч байгаа. Дараа нь бол тогтвор суурьшилтай хөдөө орон нутагт 10 жил ажиллаад боловсролын салбарт 25 жил ажилласан багш тэтгэвртэй гарахтаа 36 сарын цалин авч байгаа. Одоо жишээлбэл одоо яг өнөөдөр тэтгэвртэй гарч байгаа багш ч юм уу жилийн дараа тэтгэвртэй гарах багш бол дунджаар 16 сая 25 саяын одоо тэтгэмж хотод ажилласнаас давуу тал нь бол тэгж гарч ирж байгаа байхгүй. Тэм учраас бол одоо байгаа энэ орчиндөө л бид нар үйл ажиллагаагаа явуул. Тэгэхээр миний одоо дахиад хэлэх зүйл юу вэ гэхээр бид одоо эхний ээлжинд энэ сургалтандаа мөнгө олж авнаа. Би одоо боловсролын сайдын хувьд тодорхой мөнгө олж авах хэрэгтэй шүү дээ. Засгийн газар их хурл дээрээсээ. Тэр олж авах мөнгө бол ихэнх нь сургалтанд яг хүүхэд рүү зарах мөнгө бол бидний хувьд өнөөдөр үнэхээр сохор зоосч бараг алга шүү дээ. 4%, 5%, 2%. Тэгээ нөгөө хөөрхий багш нар маань карманаас мөнгө гаргаад нөгөө нэг хэдэн номоо хувлаад юм бэлдээд ингэ яваад. Тийм учраас бол бид нар бүсийн нэмэгдэл бол төрийн албан хаагчдынхаа зарчмаар хийгдэнэ. Тэр зарчим дотор бид нар багш нараа оруулаад явна. Яг багш нар эмчнэрийн хувьд бол тусгаал нь хөдөө орон нутагт ажилласны тийм тусгаал нь одоо нэмэгдлүүд бас байгаа шүү гэдгийг бол хэлмээр байна. За яаралтай шийдвэрлэх 7 цэцэрлэг 3 сургууль байгаа юм байна. Зайсангийн 32, Баянголын 73, 38 дугаар сургууль, Баянзүрхийн 10, 59, 146, Чингэлтийн 18, Сонгон архины 26, Баянголын 47, 57 дугаар цэцэрлэгүүдийн барилга нь ашиглах боломжгүй болцсон байна. Ер нь бол яг өнөөдрийн хурдаар бид нар одоо нэг жилд нэг 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг барилга цэцэрлэг сургуулийн барилгатай хөрөнгө оруулалт хийгээд явхад асуудал бол 5 жилийн дараа улам хүндрэхээр. Хуучирч байгаа барилгууд бол одоо эрс нэмэгдэж байна. Тийм учраас бол бид нар одоо дөрвтэй хөрөнгө оруулалтыг шийдэх шаардлага байна. Тэр утгаараа 80 одоо 10-ыг биш, 8-ыг биш, 80-ыг Улаанбаатар хотод барья гэдэг ийм чиглэл. Дээр нь хүүхдүүд нь одоо эцгийнх нь хүүхдээ сургууль цэцэрлэг рүү машинаар зөөдөг биш, гэрээсээ алхаад очичдаг. Тэр орчныг нь бид нар бүрдүүлэх зорилгоор алхаж хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгдөг. Цэцэрлэгт өгж байгаа нөхөр, сургуульд өгж байгаа нөхөр хоёр нь хамт очдог тийм ээ. Одоо бол цэцэрлэгт нэг хүүхдээ хүргэж өгчөөл цаашаага ээж машинад унаал хүүхдээ сургууль руу чирээд шүү дээ. Ингэхгүйгээр цэцэрлэг сургуулийн комплекс гэдэг бол яг нэг дор хүргэж өгөөд нэг дороос нь авдаг. Тэгээ одоо бидний хамгийн их тулгамдаж яригдаад байгаа тэр 6 настангуудыг өдөр өнжүүлэхийг хийгээч гэдэг асуудлыг
бага сургууль цэцэрлэгийн комплексууд ашиглалтанд орсноор бол шийдвэрлэх боломжууд бол бүрдэх юм аа гэдгийг хэлмээр байна. За тэгээд гадаадад суралцж байгаа хүмүүст ёс зүйн юу лээ ёс зүйн гадаадад сурж байгаа яг одоо төрийн сангийн зээл тусламжаар гадаадад сурж байгаа хичнээн оюутнууд байна. Жилд хичнээн явд юм бэ. Эх орондоо ирж одоо ажиллах сонирхол ер нь байна уугүй юу? Одоо багшийн дэд ингээд орж байгаа багшлаад багш мэргэжлэр төгсөж байгаа оюутнууд ажлын байран дээр гарахаараа ёс зүйн авир маш их гарч байгаа нь одоо ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслэр гарч байгаа мэдээлэл гарч байна. Багш нартай холбоотой ялангуяа цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн багш нар. Тэгэхээр эднэрт ингээд тусгай шалгуур тавьдаг юм байна уугүй юу? Гуравт нь болохоор тэр нэг хандив нэрийдлэр одоо нэг юу авах засварын мөнгө хандив нэрийдлэр энэ байдлыг ерөнхийдөө яах юм бэ? Хууль нь гараад идэг хэрэгжиж байгаа юм ерөөсөй байхгүй. Тэгэл сургууль цэцэрлэгүүд аваад байна. Одоо энэ хонхны эртний асуудалтай холбоотой ч юмнар байна. Багш нартай биелэг өгдөг, нөгөө нэг зугаалга интерьерээр явдаг бүх юм хэвээрээ байгаад шүү дээ. Сургалтын төрийн сангийн зээлээр гадаад өндөр хөгжилтэй орон сурж байгаа нийт 1342 хүн байна. Энээс одоо суралцж байгаа нь бол 400 гаруй орчим байна. Тэгэхээр Орос сургуу одоо яг одоо гадаад сурчаад эх орондоо эргэж ирж одоо зээлийн төлөөгүй ч юм уу 200 орчим хүмүүс байж байгаа. Энэ хүмүүс бол 2004 оноос өмнө одоо ямар нэгэн барьцаа тавьдаггүй зээл олгодог байсан үед явсан их хүмүүс байж байгаа. За жилд бол 1000 орчим оюутан засгийн газрын хоорондын гэрээ хэлцээрээр л бол гадагшаа сурж байна. Энд бол дийлэх олох нь бол Орос хятадд нэг 300 орчим оюутнууд тэгээд цаашаа Япон, Солонгос гээд ингээд засгийн газрын хоорондын гэрээ хэлцээр бол нэг 1000 оюутан суралцж байгаа. Магистр, докторт бол 100 оюутан суралцах юм одоо жилдээ квоттой. Сургалтанд өнөөдөр хүртэл өгжсэн тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлийг бол засгийн газарт өгсөн. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол бакалаврт суралцах сургуулийн хязгаарыг бол өргөтгөж өгсөн. Өнөөдөр хүртэл бол дэлхийн шилдэг 50 ихтэй сургууль байна гэдэг ийм одоо нөхцөл дээр явж исэн бол одоо дэлхийн шилдэг 100 сургууль болж байгаа. Тэгээд дэлхийн шилдэг 100 сургуульд бол бид нар үнэхээр улс орондоо хэрэгтэй мэргэжлийнхээ захиалгын дагуу явуулна. Дэлхийн шилдэг 20 сургуульд бол одоо ямар ч мэргэжлэр сурч болно. Дэлхийн шилдэг 20 сургуульд илжсэн хүүхдүүд бол одоо ямар ч мэргэжлэр сурч болно гэж. Одоо жишээлбэл манай Баттүшиг санц сургуулийн сурагч Баттүшиг бол онлайнаар MIT-д шалгалт өгсөн. Би одоо Монголын бүх хүүхдүүдийнхээ өмнөөс бас Баттүшигтээ баяр хүргэмээр байна. Дэлхийн бараг 200 мянга гаруй шалгалт өгсөн хүнээс нэгдүгээр байранд орж одоо MIT-д Америкийн одоо дэлхийн бараг номер 1 сургууль тэнцлээ шүү дээ. Тэгэхээр одоо ийм амжилттайгаар эсэлтэнд орж байгаа залуучуудаа бид нар олимпиад энтер гэдэг янз бүрийн шаардлага тавихгүйгээр дэлхийн эхний шилдэг 20 сургууль элсэн орж чадж байгаа хүүхдүүд бол бид нар бакалавртанд тэтгэлэг өгнө гэсэн ийм бодлогыг бол баримталж байгаа. За үндсэндээ бид нар бол магистрт өгөх тэтгэлэг дээр бизнесийн MBA гэж ярьдаг. Тэр бол одоо ингээд зогсно. Яг үнэхээр Монгол улсад хэрэгцээтэй мэргэжил дээр бид нар бол магистртаа тэтгэлгээ өгөөд явна. Тэтгэлэг өгөхдөө эргэж ирээд Монгол улстай бол заавал ажилласан байх шаардлага тавина. Барьцаа бол заавал авна. Барьцааг нь хураадаг одоо гадаадд удах юм бол хураадаг системийг бол бид нар шууд нэвтрүүлнэ гэж бодож байгаа. Тэгээд Монголд ирээд ажиллах юм бол зээлийг нь тэтгэлэг болгож бид хувирах бодолтой байгаа. Зээлээс чөлөөлнө гэдэг том явдал биш. Зээл авсан, Монголд ирээд 10 жил ажилласан, 5 жил ажилласан. Тэгээд одоо тэр өгсөн зээл бол таны сургалтанд өгсөн тэтгэлэг боллоо шүү гэж ингэж тэтгэлгийн эрхээр сольдог. Ийм системийг бол одоо бид нар их хурл руу оруулахад бэлтжиж байж байгаамаа. За багш нарын ёс зүйтэй холбоотой асуудал яригдж байна. Тэгээд үнэхээр бид бол захирлуудын үүргийг бол илүү тодорхой болгож байгаа. Захирлууд сургуулийн 10 жилийн сургуулийн захирлууд цэцэрлэгийн эрхлэгчдийн үүрэг дотор бол үнэхээр багшийн одоо ёс зүй, багшийн хандлага, багшийн хөгжил гэдэг зүйл бол орно. Багш хөтөлбөрийн хүрээнд бол энэ жил нэг сайн зүйлийг хэлсэн юу вэ гэхээр багшийн өөрийн хөгжлийн хөтөлбөр гэж сургууль болгон хийцэн. Багш өөрөө
өөрийнхөө хөгжлийг тодорхойлж би хүүхдүүдтэйгээ муухай харьцдаггүй, загнадаггүй, зодддаггүй, яадаггүй гэдгээ бичиж байгаад энэ зан энэ одоо характеруудаа ингээд засаа явна. Энэ дээр нь сургалт ингэж дэмжлэг үзүүлнэ гэдэг тодорхой дэмжлэгүүдээ гаргацсан. А дээр нь боловсролын газар хилцүүд тодорхой дэмжлэгүүдээ гаргацсан. А дээр нь манай багшийн институт байгуулагдаад одоо ажиллаж байгаагийн хамгийн том одоо зүйл нь юу вэ гэхээр багш нараа хөгжүүлэх боломж бол засгийн газарт бодиттойгоор бий болж байгаа. Өөрийн харьяа байгууллагаараа дамжуулаад багш нараа хөгжүүлэх боломжтой болж байгаа. А дээр нь бидний хийж байгаа нэг ажил бол нийгмийн ажилтнаа бид бол сэтгэл зүйчийн сургалтанд хамруулж байгаа. Манай боловсролын байгууллагатай нийгмийн ажилтнуудын зэрэг дэвийг бид нар нэмэгдүүлнэ. А тэр нэмэгдүүлэхтэйгээ зэрэгцүүлээд сэтгэл зүйч болгох ажлыг бол давхар хийн. Ингэснээр бол багш нарынхаа одоо багш нартаа одоо бас зөвлөгөө өгдөг, сэтгэл зүйчийнхаа зөвлөгөө өгдөг ийм одоо ажлыг хийхгүй болохгүй. Тэгэхгүй бол манайх бол одоо багш нар эмэгтэйчүүдэнд хамгаалцсан. Тэгээ эмэгтэйчүүдэд тохиолддог хамгийн том бэрхшээлийг бол та бүхэн энд байгаа эмэгтэй сэтгүүлчид бол сайн мэдж байгаа. Янз бүрийн өөрчлөлтүүд байдаг. Тэгээ тэр өөрчлөлтүүдийнхээ үеэр сэтгэл санаа нь огцом өөрчлөгддөг. Тэр сэтгэл санаа өөрчлөгдсөн үед өөрийг нь сэтгэл зүйч болгож байнга засаж явахгүй бол хүүхдүүд бол бужигнахтал тэр одоо янз бүрийн дүр төрх, янз бүрийн аран шин бол харагдаад байна. Тэгэхээр бол тэрийг бид нар ингээ хүчээр кодлоод ч юм уу шийдэх боломжгүй. Энэ бол хүнд заяатсан одоо та нарын сайн мэдих тэр гормон өгсөж уруудах гэдэг нэг том зүйл байгаа шүү дээ. Тэр асуудал бол үнэхээр сэтгэл зүйч бол зайлшгүй хажууд нь байж иж засаад явах зүйл байна л гэж харж байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт үнэхээр багш ажилдаа дуртай байх нь л их чухал байна. Ихэнх багш дуртай байна. Цөөхөн хэдэн багш нарын гаргаж байгаа дутагдлаас болоод бусдыг нь харлуулах бол бас дэмий байна л гэж хэлмээр байна. Бид бол сайн зүйлийг нь сайхан харж олон түмэндээ хүргэдэг баймаар байна. Сар талыг нь бас хардаг баймаар. Тэгэхгүй бол хөвсгөл нэг багшилж байгаа нөхөр хүүхэд хорсны төлөө Монголын багш нар ийм аран шинтэй байна гэж цоллох бол үнэхээр болохгүй. Нэг сэтгүүлч архиусны төлөө сэтгүүлчд архичин гэвэл үнэхээр утгагүй шүү дээ. Тийм учраас бол ийм гарч байгаа тохиолдол болгоныг бид нар захирлынхан ажилдаа холбож явна. Жишээлбэл одоо соёл урлагийн их сургууль дээр хүүхэд амиа оруулсантай холбоотой бид бол соёл урлагийн их сургуулийн үйл ажиллагаанд шалгалт хийнэ. Энэ шалгалтын хэсэг бол гараад одоо ажиллаа хийж байгаа. Хийгээд үнэхээр захирал холбоотой үйл ажиллагааны дутагдал гарсан байвал бид арга хэмжээ аваад явна. А ямар ч холбоогүйгээр тухайн асуудал нь үнэхээр хамааралгүйгээр хийгдэж байгаа бол бас тэрийг бол тодорхой болгоод явахаас өөр аргагүй маа л гэж ингэж ойлгож байгаа. Ер нь багшийн хөгжлийн хөтөлбөр бол үндсэндээ багш нарыг бол энэ өнөөдөр гаргаж байгаа янз бүрийн дутагдлуудаас салгах том боломж бүрднэ. За тэр хандивын асуудлыг бол бид нар одоо эх хичээлийн жилээс эхлээд үнэхээр нэг тийшээ болгоно. Тэгээд тэхийн тулд бол бид нар эцэгчүүдтэй хилцүүлэг хийн. Эцэгчүүд дотор би сургууль дэмжмээр байна гэж байгаа хүмүүс зөндөө байна шүү дээ. Миний хүүхэд аз жаргалтай сурахын тулд би дэмжээл та гэж байгаа хүмүүс байна. Тэр нь хэдэн хувь байгаа. Чирэгдээд байгаа нь хэдэн хувь байгаа. Үнэхээр чадахгүй чирэгдээд байгаа нь хэдэн хүн байгаа гэдэг ч юм уу. Энэ эцэгчүүдийн оролцоог сургууль дээр бодтой бий болгох механизмыг бид нар хуулинд оруулах гэж байна. Эцгийн зөвлөлийн дарга бол яг шийдвэр гаргадаг багт ороод явдаг. Ийм болох гэж. Ингэж чадах юм бол бид нар зөндөө олон зүйлийг нугалж болохоор байна. Тэгэхээр энийг бол эцэслээд нэг тийшээ гаргаад явна. Тэгэхгүй бол одоо даахгүй нохоо булан ураана гэчээд танаа хүүхдийг нэгдүгээр ангиас нь авлаа. Төгсдлөө надад даатар гэж удлаа ярьдгаа бол бид нар бас болох хэрэгтэй. Эцгийн оролцоо бол заавал байна. Хаана байх вэ гэдэг асуудал. Одоо бол хүмүүс хэлж шít морин уурын сургалтанд амрагдсан хүүхдүүдийн аав ээжүүд гэрт нөгөө ханд өлгөөтэй байсан миний морин уур амь ороод үнэхээр сайхан байна гэж. Гэтэл өөр эцгийнх бол морин уур эцгийхээр авахулж байна энэ буруу байна гэж уурлаж байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр хүүхдтэй хэрэгтэй гэж байгаа хүмүүс бол тэр авьяасыг нь яг хүүхдээ хөгжүүлэхэд бол хөрөнгө оруулалт хийж байна. Үнэхээр тэр нь дургуун хурж байгаа хүмүүс бол тэр чинь буруу байна гэд хэлж байна. Ер нь бидний хийх зарчим бол хүүхдийг нь хөгжүүлж харуулад хүүхдийнх нь араас эцгийх явдаг болох нь бидний зорилго гэж бодож байгаа. Эцгийх аав ээж гэрийнхээ төсвийг төлөвлөхдөө нэгдүгээрт хүүхдийнхээ сургалтанд юу зарах вэ гэдгээ бодож эхлэх нь монголчуудын хувьд бол туйлын чухал байна. Монголчууд бид суулжийн сохор зоосооч хүүхдийнхээ боловсрал зардаг болчихвол юм бол энэ ус орн
хөгжих гээд байгаа байхгүй. Сайн хүн бүтээх ийм боломж бидэнд байна. Тэгэхгүйгээр хүүхдийнхээ араас явж байгаа нэгнээ шүүмжлээд хүүхэдтэй жаахан санхүүжилт хийж байгаа хүнийг хараад тэр хүн их ядуу яана энэ мөнгө энэ зархын орон сайхан караоке ороосоо ч гэдэг юм уу гоё хувцас аваад өмсчээсээ ч гэдэг юм ингэж өмнөөс нь санаа зовх бол үнэхээр илүү байна. Тэгэхээр үнэхээр энэ хандив тусламжтай холбоотой асуудлыг яг хохирогч нь илэрхийлмээр. За би бол үнэхээр даахгүй нэ. Би бол үнэхээр хилмигдэж байна. Одоо ингээд сайн форум гараад эхлэхээр ямар хил ам гарахыг бол би урьдчилаад харж байна. Форум үнэтэй болчлоо. Тэгээ тэрийг хэн хэлэхгүй гэхээр хүүхдтэй форум авч өгсөн хүн хэлэхгүй байна. Тэрийг харж байгаа хүн уур нь хүрээд хэлж байна. Асуудал энэ л байна. Тэгвэл хүүхдээ үнэхээр сайхан формоор хувцсан аав ээж хоёр бол баярлж шít. Гэхдээ миний хүүнийг үнэхээр өнгөтэй өдөө харагдаад эхэллээ. Энэ ямар гоё юм бэ гэж. Тийм учраас бол энэ боловсрал дээр бол яг оролцогчдын санал бол маш чухал байгаа гэдгийг л би хэлмээр. Тэгээ оролцогчтойгоо бид бол бодлогоо дандаа хамт гаргаж, ажлаа дандаа хамт хийж явна. Тэгэхгүй бол хөндлөнгөөс хараад намаа хүүхэд байхад тийм байсан. Эсвэл тэнд нэг хүн тийм хэцүү харагдаад байна гэдэг чинь юм хөндлөнгийн дүгнэлт айл болохоор бага байгаас. Тэгэхээр манай хэвлийнхэн маань ч гэсэн боловсролын асуудал дээр бол яг төдгөр сургуулийн төдгөр ангийн тим хүүхдийн тим аав ээж ингэж бодож байна гэж очиж ингэж харж ивэл яг хүүхдтэр чинь яаж ийн гэдэг юм харж ивэл тэгвэл тэрийг нэрийг хэлэхгүйгээр ингэж нийтлээ явдаг бол үнэхээр бид аврагдахаар байна. Тэгэхгүй зүгээр удамжинд явж байгаа нэг нөхөр сургуульд хүүхдний явдаг нэг нөхөр ч юм уу эсвэл хүүхдээ гадаад сургуульд явуулсан мөртлөө энд тим яриад явж байгаа хүмүүс шүү дээ. Энэ их ядуу хүмүүсээс та нар одоо номын үнгөө өгөөч. Гэтэл өөрөө бол бүр төлбөр төлөө хүүхдээ гадаад сургуульд явуулсан. Тэгсэн мөртлөө монголчууд хүүхдээ ном авч өгөхийг эсэргүүцээ суудаг ч юм уу. Тэгэхээр энэ харилцаа бол бидний хувьд их чухал байгаа шүү гэж та бүхнээс хүсмээр байна. Ер нь бол 9 сарын 1 гэхэд бол бид нар бол сургуулийн орчин дээр 3 зүйлийг л төвчихгүй гэж байгаа шүү дээ. Авилгалыг бид төвчихгүй. Байхгүй болгоно. Авилгал. Тэр бол хувь хүний карманд очиж байгаа зүйл. Аргалдаг, арын хаалга гэдэг зүйлийг бол үнэхээр алга болгоно. Арын хаалгаар аргалдаг байдал бол манад байхгүй бол. Гурав дахь нь бол архитектыг л алга болгоно. Архиудсан халамцуу багшийг бид сургуулиар алхуулахгүй. Хичнээн гавьяатай багшч байсан сургууль дээр архи задлах юм бол хөөн. Оюутны дотор байр бол яг архигүй орчин бол. Энэ дээр бол бид нар 9 сарын 1-ээс эхлээд маш хатуу хяналтуудыг шатааратаагаар тавьж явнаа. Түүнээс яг хүүхдтэй зарж байгаа зарцуулалтын дээр бол бид нар харин ч урамшуулад эцэгчүүдэд Монгол хүмүүст хүүхдтэй нэг мөнгө зардаг, санхүүжилт хийдэг, хөрөнгө оруулалт хийдэг ийм л ард түмэн болгож өсгөх нь бол бидний хувьд багш нартайгаа нийлээд хийх хамгийн том ажил шүү л гэж хэлдэг. Сайдаа нийгмийн төлөв сонин. Одоо өнөөдөр танд хаягдсан загтлыг та харсан баг. Тэгээ одоо өөдөөс нь харц суугаад өөрөө ойлгодог зүйл өдөр болгон бичдэг хүмүүс өөдөөс нь харц суугаад асуугаарай гэсний дагуу 3 зүйл танаас асууя. Тэгэхээр нийгмийн төлөв сонин дээр энэ 14 дугаар би наад талд нэг 14 дугаар аваад ирлээ л дээ. Ихэнх нь танд танд хаягдсан загтлууд байсан та мэдээж энийг хэвлэл мэдээллийн албаар сэтгүүлчтэй байгаа энүүгээрээ амжуулаад үзэж харсан баг. Энийг гол ихэнх нийтлүүд нь 6 наснуудын сургалтын боловсролд чиглэгдсэн байна. 6 насны сургалтыг бол энэ удаа одоо 32 дахь сайд таны үед хийсэн ажил биш өмнө ингээд хийсэн ажил байгаа. Тэгээд сонин хэвлэлээр харилцан бие биерүүгээ ингэж яхаа нүрээ харж байгаад ингэ асуучаа гэж бодож байна. Энэ нийтлүүдийг та мэдээж унссан баг. Тэгэхээр энэ 6 наснуудын сургах асуудлын тал дээр одоо энийг шинжил хийх гэж байгаа усаар шинжилгээг араа энэ яагаад нөө орон нутагт бол одоо учир дутагдaltaй байна. 6 настай хүүхдэд үгүй ядаа туслах багш хэрэгтэй байна гэдэг санаачлуудыг дэвшүүлсэн байгаа. Тэгэхээр энэ бүхэндээ танилцсан байх. Энэ дээр ер нь ямар бодлого барьж байгаа вэ? Нэгдүгээр, хоёрдугаар та ингэсэн харьяа хорооныхоо хүүхдүүдийг сургуулиуд бүртгэнэ гэсэн. Гэтэл одоо азлагдсан сонгон хайрханд үүрэгт юм уу хороонд нь сургуульгүй тийм хороодууд байгаа. Тэгэхээр энэ амьдралд хэр нийцтэй гарсан шийдвэр вэ? 3 дугаарт нь хонхны баярын хавтгаарл одоо хүрээгээд хэлж байна. Цэцэрлэгийн хүүхдүүд өнөөдөр хонх зүүгээд монтаж аваад төгсөлтөө хийж шít. Энэ дээр юу хэлэх вэ? Одоо жишгэл гарч байгаа шүү дээ. Тэгээс энд яг хонхны баяр бол онцгойлоод бий болчиход байгаа шин соёл гэж би бол харахгүй байна. Бидний гаргасан шийдвэр бол 5 дугаар анги төгсөх, цэцэрлэг төгсөхөд бол хонхны баяр байхгүй шүү гэдэг шийдвэр гаргасан. Ирэх жилээс бид нар бол жишг хонхны баярыг бол нэвтрүүл. Яг жишг
жишг төгсөлтийн баяр ямар байх юм бэ гэдгийг бол бид нар гаргаж ирэх юм аа. Тийм учраас бол энэ хонхны баярыг бол бид нар ажимдаа яг ард түмэнтэйгээ цуг өөрчлөөд явах байх л гэж бодож байна. Ард түмэн найр наадам хийдэг, архиудаг, 7 хоног айл хийсдэг ч юм уу ийм байх юм бол хүүхдүүд бол яг л эцгийнхээ дагаал тийм л орчин хүснэ. Тийм учраас энийг яг боловсролын сайд ч гэдэг юм уу боловсролын яам дангаараа шийдэхэд хэцүү, хамтраад юм хийгээд явъя. Бидний хувьд бол жишг хонхны баяруудыг бол санал болгоод явж байгаа. Ямар ч үсэн 5 дугаар анги төгсгөл бол энэ жил хонхны баяр бол хийхийг бид бол хаасан. Хаах бол амархан байна л да. Юмыг зогсоох бол их амархан байна. Гэхдээ зогсоож байгаа нь өөрөө хүүхдүүдийн гомдол болж хуурмааргүй байна. Тийм учраас бол хүүхдүүд юу хүсэж байна уу гэдгийг тодруулаад энэ дотор тэр хүүхдийн хүсэлтэнд тааруулсан зөв хэлбэр юу байх вэ гэдэг дээр бол манайхан ажиллаж байгаа. За 6 настай хүүхдүүдийн хувьд бол үнэхээр таныг бол би 2-3 сургуулийн 6 настай хүүхдүүд дээр очиж хичээлдээ суулгаж харуулмаар байна. Урилга өгмөр байна. Үнэхээр гайхамшигтай. Би одоо өөрөө өчигдөр Эрдмийн өргөө зогсолбарын 6 настай хүүхдүүдийн монгол хэлний хичээл, тоо бодлогын хичээл дээр очиод өөрөө суусан. 2 цагийн хичээл. Монгол хэлнийхээ хичээл дээр тэр хүүхдүүдэд 20 минутыг өөрт нь өгч. 6 настай хүүхдэд 20 минутанд чи өөрөө юм олж хий гэж. Тэгэнгүүт нэг хүүхэд хууламжлал хийж. Нэг хүүхэд одоо тогтоох шүлэг цээжилж. Нэг хүүхэд бол зохион бичлэг өөрөө хийгээ сууж. Нэг хүүхэд өөрөө шүлэг зохиогоо сууж. Аавда зориулв. Аава та дандаа оройтдаг ч. Аава та бидний итгэл шүү. Оройтдаг ч гэсэн итгэл шүү. Аава тэгсэн ч би танд хайртай. Аавтайгаа би тоглох цаг зөндөө олдноо ч. Би өөрөө уншсан шүлэг юм. Өчигдрийн Эрдмийн өргөө зогсолбор дээр би 2 цагт очоод 4 цагт гарсан. Тэр хооронд би 2-3 хичээл дамнаж суусан. Тэр 6 настангуудын хийж байгаа хөдөлгөөн, хийж байгаа бүжиг өдөрт 10 минут тэр сургууль хүүхдэрээ бүжиг хийлгдэг юм байна. Коридорт нөгөө гимнастикийн орно. Гайхамшигт. Тооны хичээл дээр тэгш үнцгтийн тухай бодож. Тэгш үнцгтийг хүүхдүүд өөрснөө үйлдвэрлэж байна. Шугамар зураад, хайчлаад, тойрог наагаад тэгээд тэгш үнцгтийг яаж бодох вэ гэдэг үйлдвэртэй бодлогыг бүгдээрээ зохиосон. Өөр анги шүү дээ. Миний орж байгаа ангиуд өөр анги. Тэгш үнцгтийн тухай өгүүлбэртэй бодлогыг 1-р ангийн хүүхд 6 настангууд тэр цоллоод байгаа 6 настангууд зохиож байна. Тийм учраас бол би энэ шинжил бол зөв байсан байна гэж харж байгаа. Одоо Японд 5 настайг оруулах гэж. Орчин үеийн хүүхдүүд бидний үеийн тэр бодих байдал бол алга байна. Үнэхээр онцгой байна. Ганцхан асуудал байна. Ганцхан асуудал. 6 настангуудыг өдөрт өдийн цаг яах юм бэ? Өдөр өнжүүлэх яах юм бэ? гэдэг. Нэгүр хэлбэл 6 настай хүүхдийг аав ээж хүргэж өгөөд буцааж авах хооронд тэр цаг богиндод 4 цагийн хооронд гэхэлэр айл болгонд нэг нөхөр ажилгүй болох шаардлага байх. Тийм учраас бид нар үнэхээр 6-7 настай гэдэг нөгөө бие даагаагүй хүүхдүүдийн хувьд бол өдөр өнжүүлэх 4 цаг биш 7 цаг, 8 цаг байх. Үнэхээр аав нь ажилдаа, ээж нь ажилдаа хүүхдүүд өвөө эмээ харж чадахгүй хүүхдүүдийн хувьд тусгаал нь ямар програмууд байх вэ гэдгээ давхар хийж яваагүй учраас ийм их асуудал гараад байгаа юм билээ. Ийм их асуудал гараад байгаа. Тэр 6 настангууд бол тэнд ном сурахын хувьд бол хөгжихийн хувьд бол үнэхээр гайхамшигт. Би бол үнэхээр та нар дотор 6 настанг явж үзье гэж байгаа бол би сургуулиудаар оруулаад хичээлд нь суулгаад хүүхдүүдийнх нь чадж байгаа юмыг харуулхад бол бэлэн байна. Тэгээж гэж би үнэхээр гуймаар. Байгаа том асуудал бол дотор байранд байгаа 6 настангууд маш хүнд байна. Маш хүнд. Тийм учраас бид бол одоо хөдөөний малчтын 6 настай хүүхдүүдийг зайны сургалтыг яаж хийх вэ гэдгийг бодох хэрэгтэй юм байна. 6-ад нь оруулах биш 2 дугаар ангиас нь оруулах ямар боломж байна. 2 дугаар ангид нь оруулаад 3 дугаар ангид нь гүйцээгээд аваачих ямар боломж. Одоо бид чинь одоо ийм хөтөлбөртэй болж штэ. Сургууль нь шийддэг. Багш нь шийддэг болж эхэлж штэ. Хүүхэд нэг үрийг хөгжүүлдэг гэдэг. Нэгүр хэлбэл нэг ангид байгаа 30 хүүхдэд 30 янзын аргаар заах технологи манай багш нар аваад эхэлчихлээ шүү дээ. Тэгэхээр хоцорсон хүүхдэд ялангуяа хоцрогдол арилгах технологи бол манай багш нар бол 2 жилийн дотор бүрэн авчна. Энийг хараад малчин 6 настайд нь өгөхгүйгээр татгалзах эрхийн нээгээд
7 настайд нь оруулаад 7 настайд оруулахдаа шууд 2 дугаар ангид оруулаад багш тэр хүүхдийг хүлээж аваад өөр хөтөлбөрөөр хичээллүүлээд гүйцэх. Ийм тэгтээ 6 настайд нь зүгээр байхгүйгээр зуны сургалт гэр цэцэрлэгийн хэлбэрээр зохион байгуулад гээд манай энэ сумдууд багууд дээр байгаа удирдлагууд зөв ажиллах юм бол бид нар энэ малчтыг зовоож байгаа зовлон бол бусад руу нэлзахаа болоод ингээд салах боломжууд бол байна. Ажил хийж байгаа эцгийнхийг бол бас тодорхой хэмжээгээр хүүхдийг нь одоо тэр нөгөө баг сургууль цэцэрлэгийн загвар бол үнэхээр энэ асуудлыг байхгүй болгож байна. Яг тэгвэл цэцэрлэг дээр хоол ундаа хийч. Тийм учраас хүүхдүүд нь өдөр өдийнхөө хоолыг идчихэл өдөржингөө сургууль дээр өдөр өнжүүлэх хэлбэрээр ингээд тоглоод байдаг. Таны дэвшүүлж байгаа туслах багштай болох чинь бол үнэхээр зөв. Энэ дээр бол бодиттой судалгаа хийж байгаа. Би 6 настай хүүхдийн хичээлд очиж суусан юм аа. Тэгээ тэн дээр бол бас аюу хүндрэлүүд харагдчихсэн л та. Яг одоо таны очиж суусан, миний очиж суусан хоёр өөр шал өөр сургууль гэр хорооллын сургууль гэсэн. Тэгээ багштай нь бас нэлээ ярилцсан. Тэгээ багш нь бол бас яг үнэндээ бол туслах багш хэрэгтэй байна гэж хэлээ. Дамангүй эхний 3 сар бол аюу хэцээд гинэ. Хүн бол баг хүн болж чадаагүй одоо ингээд цүнхнээсээ баг дэвтэр номооч гаргаж чаддгүй, би засч чаддгүй одоо бүх юм л ингээд багш үйлчилдэг учраас 30 хүүхдүүд би үнэхээр хүрэлцдэг юм аа. Эхний удаа бол бас эхний 3-4 сард бол бас үнэхээр их ядардаг нүнэ. Тэгээ эцэг эхчүүдээс нь ингээд манай хүүхэд даалгавраа хийж чадахгүй ингээд унтаад өглөө яах вэ багшаа. Тэгээ хичээл дээр ингээд унтаад өгдөг юм аа. Тэгээ уйлдаг юм аа 6 настай хүүхдүүд айгүй хэмзэг гэдэг юм аа гэж хэлсэн. Тэгэхээр энэ нөгөө манайх болохоор энэ 6 настай хүүхдийг одоо сурах чадвар муутаач гэдэг юм уу эдгээр оюуны одоо хоцрогдолтой байна гэдэг талаас нь биш хамгийн гол нь 6 настай хүүхдүүдийн сурах орчин нь бас нэг сайн манад бүрдээгүй юм байна. Тэгээ бас одоо хичээлийн програм нь одоо арай хүнд дээрэс нь даалгавар маш их өгдөг юм байна лээ. Би 6 настай хүүхдийн эцэг ихтэй бас уулзж ирсэн. Даалгавар өгдөг. Тэгээ даалгавраа үнэхээр хийж чадахгүй унтаад өгдөг. Тэгээ даалгавраа хийсэнгөө бараг зодоонуудын болдог. Багш нь ч гэсэн одоо бас гэртээ ингээд даалгавраа хийсэнгөө зодуучаад ирдэг тохиолдол ч бас байдаг. Тэгээ ийм хүндрэлүүд байх юм а гэж ирсэн. Хөдөө сумын хүүхдүүд бол бас их хэцүү юм лээ. Бид нар бас холбоо орж ярьж багш нартай холбоо орж исэн. Эцэг эхчүүд бас ярилцлага өгж исэн бид нарт. Тэгэхээр нөгөө 6 настай хүүхдүүдийг анх сурж байхад нь бүрдүүлж байсан тэр орчин нь одоо үнэхээр байхгүй болсон юм лээ. Яг өөрсдийнх нь стандартын тэр пар ширээн илэгдсэн, хэмхэрсэн, бүр сүулдэ ингээд засаж дийлхэ байчсан. Одоо бизнес гэтэл одоо 6 настай хүүхдүүд зориулсан 0 нь бол сургуульдаар маш их ачаалттай байдаг. Ингээд одоо нэг сургуулийн тэр 30 хүүхдэд 5 ангийг одоо бизнес болоход бол аюу хүнд байдаг. Тэгээ энэ хугацаанд бол элдвээ хэцүү хүндрэлүүд гардаг. Тэр 0-ийн үүсдэг чинь бол бас өөрөө надад ярьж ирсэн. Яг үндэ ингээд одоо бол эдгээр хүн болчиход байна. Харцангуй ингээд насан ч яаж одоо дээшж जैन одоо тухайн орчинд ч бас дасж जैन. Одоо ингээд тэр хүүхдүүдийн ингээд хувцсыг угаах ажлууд миний үүрэг болсон байдаг. Ингээд нийлэх хувцсыг угаадаг. 6 настай хүүхдүүд бол үнэхээр юм аюу хурдан чэйжилдэг. Тогтоодог, айгүй тогтол сайтай. Эргээд бол асар амархан мартдаг юм аа. Тэгээд тийм бас онцлог үүсэн. Багш нар бол бас их л хүндрэл, эцэг эхчүүд бол үнэхээр хүндрэлүүд ярьдгийм байлээ. Тэгээд сургах манайх болохоор ингэж хэлээд байгаа юм да. Танд хандаж зүгээр сурах орчныг сургалтын нь хөтөлбөрийг жоохон харуул яасан юм бэ? Гэрийн даалгавар гэж нэг их юм өгөхгүй байвал яасан юм бэ? Тэднийг тэгж ингэж зогоогоод явах юм бэл гэж байна. Тэгээд заллинг бүр 6 настайгаас сургаж байгаа байхгүй. Тийм учраас бид бол энэ 9 сарын 1-ээс эхлээд даалгаврыг бол эрс өөрчилнө. Тэр нь юу байхгүй гэхээр хүүхэд үнэхээр тоглонгоо хийх чаддаг юм. Үнэхээр чаддаг юм. Өөрөө л чаддаг. Тэрийгээ сонирхож хийдэг юм л зохиож өгвөл өгөхгүй бол бити өг гэдэг ийм л зарчим тавьж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар бид нар бага ангит нь чадвар суулгахын тулд Монгол хүнийг бүтээхийн тулд энэ дүн тавьдаг юмыг алга болгох. Бага ангийг бол дандаа ахицаар нь дүгнэ. Жишээлбэл одоо 100 хүүхдэд цээж бичиг хийлгсэн бол 95 зөв бичээд 5 алдсан бол 95 нь зөв гэдэг дүн тавь. Зөв, сайн хийсэн байна гэдэг зүйлийг нь ингэж тодруулж явах. Хуучин бол 5 алдах юм бол 5 алдлаа C гэдэг дүн тавиал. A авдаг хүүхэд, C авдаг хүүхэд, F авдаг хүүхэд гэдэг ийм ялгааг дөнгөж одоо 7-8 настай хүүхдүүдээр л ялгаа тавьчихаар насан туршдаа тэр ялгаа нь ингээл тодруулж яваад. Тийм учраас бол бид нар ямар ч байсан энэ хүүхдүүдийг бид нар бага боловсролыг үүрэгтэй учраас
энд уралдаан зарлах биш. Энэ хүүхдүүдэд бид нар ахицаар нь өгөөд явна. Дүнг бол мэдээж 5 төгсгөд 50 тэр дүн бол улсын шалгалт байна. Тэр нь бол чадварыг нь шалгах. Багшийг дүгнэхдээ бол тэр хүүхдийн ахицаар нь хуучин багш нар бол олимпиаданд хүүхэд төрүүлвэл сайн багш байсан бол одоо хамгийн хоцорсон хүүхдтэй дээшээ татаж чадсан тэр нэгвэр хэлбэл хүүхд муу хүүхдтэй ажилдаг багшийг л бид нар үлдээд байгаа хоцроод байгаа муу гэж нэрлэгдээд байгаа тэр хэсгийг л дээшээ гаргаж ирж байгаа багш нараа бол бид нар сайн багш гэж урамшуулдаг. Энэ тогтолцоороо бол шилжиж байгаа. Тийм учраас бол яг та бүхний олж хараад байгаа энэ дутагдал болгоныг бол бид нар засахын тулд энэ үндэсний хөтөлбөрийг шинжлэх ажлыг бол зохион байгуулж байгаа. Энэ дотор яг та нарын санаа зовоод байгаа энэ багшийн асуудал бол орцсон, арга зүйн асуудал орцсон. Зөв тэр хөтөлбөрийн асуудал ч гэсэн орцсон явж байгаа. Тэгээд 6 насны хүүхдүүдийн орчин бүрдээг нь бол үнэхээр үнэн, тэр нь бол бэрхшээл өгж байгаа. Гэхдээ бид нар бэрхшээл байна гэдээ ухарч бол үнэхээр болохгүй юм билээ. Үнэхээр TV 17 Иесусыг тодруулан мэдээлэл авах гэсэн. TV 17 Иесусыг тодруулан мэдээлэл авах гэсэн. Бихихановын академид шалгалт өгсөн оюутнуудын сургалтын материал алга болсон. Шалгалтын материал нь танд энэ талаарх мэдээлэл байна уу? Яг өчигдөр орой бол эцэг эхчүүдэд нь мэдгдсэн юм байна. Тэгээ энд шалгалт өгсөн хүүхдүүдийн эрхийн асуудал, зөрчигдөд байгаа асуудал үүсээд байгаа юм байна. Энэ дээр эцэг эхчүүд нь холбоо байгуулад өөрөөр хэлбэл дахин шалгалт авах боломжтой байна гэдэг зүйлийг шалгалт зохион байгуулсан комиссийн нь хэлсэн байна. 5 сарын 28-ны өдөр дахин шалгалтыг авна гэдэг. Тэгэхээр энэ шалгалтанд буюу энэ сургуульд шалгалт өгж байгаа хүүхдүүд нь дахин шалгалт өгснөөрөө элэлтийн ерөнхий шалгалтанд оролцох боломжгүй хохироод төлөх боломж илүү бүрдэж байгаа юм байна л да. Тэгэхээр энэ тал дээр та байр суурь илэрхийлж танд энэ талаар мэдээлэл байна уу? Ер нь энэ шалгалтын материал алга болсонтой холбоотойгоор хавар олгон шалгалтын эзлэн шалгалтын материал задарсан ч гэдэм үү, шалгалтын материалууд тест задарсан гэдэг асуудлууд ер нь яригддаг. Энэ хүрээнд ямар ажлууд ер нь хийгдэж байгаа? Танд энэ ихний асуудлаар мэдээлэл байна уу? Энэ дээр тодорхой тайлбар өгөөч гэж хэлмээр байна. Хоёр дахь асуудал нь энэ жил 23 дугаар сургууль бас таны саяны хэлснээр жишг байдлаар үсгэлийн баяраа тэмдэглэсэн сургуулиудын нэг болж чадсан болов уу гэж харагдаж байна л да. Яг гэвэл та тийшээ анхаарлаа хандуулсан учраас тэнд ямар нэгэн эцэгчүүдээс нь мөнгө төгрөг хураагч гэдэг юм уу одоо үүсээд байгаа ер нь юм хөвшил болсон зүйлүүд энэ жил бол 23 дугаар сургууль дээр явагдсангүй. Энэ байдлыг бүх сургуулиуд нэвтрүүлж болдгоо юм уу? Яагаад заавал эцэг эхчүүдээс нь мөнгө төгрөг татаж эрдмийн баярыг тэмдэглэх ёстой гэж. Энэ дээр та байр суурь илэрхийлж гэж. Би 23 дугаар сургуулийн хамт олонд бол баяр хүргэж байгаа. Ер нь бол юмны учир сумны занг бол захирал байна. Яг үннийг хэлэх сургуулийн захирлын өдөр тутмын үйл ажиллагааг сайд миний бие бүрэн хянах боломж бол алга. Тэр захирал сайтай сургуулиуд бол яваад. Тэрээс шүүмжлүүлж ялаач муу хэлүүлж байсан, сайн хэлүүлж байсан тэр хүмүүс бол ажиллаа хийж чадж байгаа хүмүүсийн ажил бол яваад байгаа байхгүй. Одоо жишээлбэл 23-ын захирал уянгаа бол үнэхээр сайн ажиллаа хийсэн. Хамт олон сайн. Ингээд гэтэл ажиллаа хийж чадахгүй захирлын бурууг бол одоо надаас нэгч асуудаг байхгүй. Гэтэл би тэр захирлыг солих эрх надад байхгүй. Боловсролын газрууд л байж. Тэгэхдээ би одоо юу хийх гэж байна вэ гэхээр захирлуудын үүрэг дотор яг энэ саяны тавигдсан асуудлуудыг бүгдийг нь оруулж өгье. Өөрийгөө биелүүлж чадаагүй захирлыг сольдог болёо. Тэгээд захирал бол өнөөдөр хүртэл яатсан бэ гэхээр аж ахуй хүн болсон. Сургуульд ерөөсө байдлыг зүгээр л аж ахуй. Яваал орохоор л захирал надад юу хэлдэг вэ гэхээр би дээврээ ингэж заслаа, шалаа ингэж будлаа. Төдийн одоо сандал ширээ заслаа. Энэ миний ажлаа сайдаг. Одоо би юу хэлж байгаа вэ гэхээр захирлуудад 9 сарын 1-ээс эхлээ ямар шаардлага тавьсан гэхээр надтай аж ахуй ярих бойл. Надтай хүүхэд яар. Чиний ямар хүүхэд ямар алдаага зассан. Чиний ямар хүүхэд ямар амжилтанд хүрсэн. Ямар хүүхэд яаж авьяасаа нээсэн. Энийг л надтай яар. Гэт одоо сая Сүхбаатар дүүргийнхаа багш нартай би өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр уулзлаа л. Тэгэхэд Сүхбаатар дүүргийн багш нарын чуулган эхлэхийн өмнө 100 хүүхэдтэй алдаршуулж. Хуучин бол эхлэхийн өмнө баахан захирлуудыг алдаршуулдаг байсан. Одоо бол хүүхдээсээ эхэлж байна. Юу хэлж байгаа нь гэхээр сургуулийн захирал бол тэр 500 хүүхэд, тэр 1000 хүүхдийг нэг бүрчлэн таньдаг хүн байсан байхгүй, намайг хүүхэд байх. Одоо буцаад тэрлүүгөө урах хэрэгтэй. Тэгээ яг хүүхдийнхээ хөгжил рүү ингээд араас нь явдаг хүн болох хэвээр.
Энэ шаардлагыг бол бид нар тавьж явна. Та бүхэн ч гэсэн энэ дээр анхаараач гэж би та бүхнээс хүсмээр. Яг хаана алдаа гарах вэ гэхээр хариуцлагагүй захирал дээр л алдаа гараад. Тэгэхээр тэр хариуцлагагүй нөхдүүдтэй бид нар хариуцлага тооцох чиглэлээр бол ажиллах нь зөв байх уу. Бэлхан новын сургуулийн шалгалтын мэдээлэл бол надад алга байна. Манай яамнаас бол зохион байгуулаагүй байх гэж би бодож байна. Зохион байгуулаагүй тийм ээ. Зохион байгуулаагүй. Манай яамнаас зохион байгуулж байгаа шалгалтуудын хувьд бол үнэхээр ил тод болж байгаа. Шалгалтын материалыг бол бид нар дандаа тагнуулын ерөнхий газарт хамтарч хяналт тавьж байгаа. Би бол өөрөө чадахгүй байна гэдгээ томилогдохдоо л ойлгосон. Тийм учраас би тагнуул цагдаагаас шууд тусламж авч байгаа. Та нар хяналтын байгууллагууд би хэний ч толгойг илэхгүй энэ дотор алдаа гаргасан хүн байвал хөдлөөд аваа явъя. Одоо эсэлтийн шалгалтын материал яг тагнуулын ерөнхий газарт хамтраа хийж байгаа. Эсэлтийн шалгалтанд энэ жилийн төгсөгчдөөс хүсэж байгаа бүх хүн бүртгүүлсэн. Ганцхан хүүхэд хоцорсон. Тэр хүүхэд бол ямар нэгэн шалтгаан хэлээ хоцорсон. Гэхдээ тэрийг дахиж бүртгэх ямар ч арга байхгүй. Яг гэвэл одоо байгаа хүүхдүүдийнхээ бүх бүртгэлийг баталгаажуулаад програм хангамжинд хийгээд ингээд тагнуултайгаа лацдаг. Тийм учраас тагнуул бол дахиад энийг задлахыг бол зөвшөөрөхгүй. Нэг л хүүхэд. Өнгөрсөн жил сургууль аваагүй ч юм энэ жил дахиад өнгөрсөн жилийн төгсөгчдөөс энэ жил орё гэж байгаа хүмүүс байхыг бол би үгүйсэхгүй байна. Тийм хүмүүс бол мэрсэр байгаа юм шиг л. Тэгтэл энэ жилийн хувьд бол бид нар яг бүртгэл хаагаал одоогийн төгсөгч нар бол хашир болсон байна шүү дээ. Яг хизээ бүртгүүлэх үү, яаж бүртгүүлэх үү гэдгээ мэддэг болсон байна. Бэлхановын хувьд бол бид нар очиод асууж сургалыг хаанаас шалгалт авсан, яаж авсан. Тэгээд надад нэг л зүйлийг одоо та бүхнийг бол хичээнгүйлэн хүсэх зүйл бол асуудал болгон хариуцсан эзэнтэй байгаа шүү. Одоо Булган аймагт нэг хүүхэд сургуулиас дөөрхтөл надаас асуудаг байдлыг л би бол сүүлийн үе сайн ойлгохгүй. Тэнд хариуцсан захирал байна, эрхлэгч байна, ажилтан байна, засаг дарга байна. Тэр бол би Булган руу очиод хяналт тавьж чадахгүй яг амьдрал дээр. Хэцүү шүү дээ. Яг амьдрал дээр бол би яамныхаа энэ 80 ажилтныг баг гүйцэтгэх чадахгүй шахвал ингээл ажиллаа хийгээ явж байгаа юм шүү дээ. Гэтэл тэнд ямар нэгэн зөрчил гарахт л тийм учраас бол би захирлуудаа нэг л зүйл хэлж байгаа. За та нар хариуцлага хүлээн шүү. Эзэн байна шүү. Гэдэг зүйлийг бол бас ярьж байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд тэр Эрдмийн баяр дээр янз бүрийн мөнгө татахгүйгээр хийдэг 23-ын сайн туршлага, хийсэн сайн туршлагыг бол бус сургуулиуд руу, захирлууд руу шүү шилжүүлж өгөх. ИТС телевиз сэтгүүлч бүжин лам надад хоёр асуулт байна л да. Тэгэхээр одоо ингээд дэлхийн чихэн хандлагыг хараад байгаа шинжлэх ухааны үйлдвэрлэл энэ тал руу олвол дэлхийн улс орнууд хамгийн их анхаарч байна те. Энэ салбартаа анхаарсан улс орнууд өсрөнгөө хөгжиж байна, нэр хүндэн ч өсөж байна. Хамгийн сүүл би буруу санаагүй бол бүгд найрамдах хятад ард улс яг энэ салбартаа бид нэр анхаарна гэсэн мэдээлэл хийж исэн. Өнгөрсөн жилүүдэд манай шинжлэх ухааны салбар бол үнэндээ зогсон байсан гэж хэлж болно шүү дээ. Амь тарай маягаар хідэн судлаачд нэг багахан цалин аваад ингээл явж исэн. Гэтэл эдгээр судлаачид нь Монголоос гараад явхаар бол дэлхийн хэмжээний нээлтүүдийг хийгээд эхэлдэг, дэлхийд үнэлэгдээд эхэлдэг л дээ. Тэгэхээр шинжлэлийн засгийн газрын шинжлэх ухааны салбартаа яаж анхаарах юм болоо энэ жилийн үед бол яг салбарын хэмжээнд хичнээн төгрөгийн төсөв өгсөн бол нэгдүгээр, за хоёрдугаар ботаникийн цэцэрлэг бол манай шинжлэх ухааны бас судалгаа хийгддэг гол цэцэрлэг түрэл улсын хэмжээнд ганц байдаг те. Гэтэл энэ цэцэрлэг түрээлэнгийн нэг багахан хэсгийг бол хуульчин сайд Тэмүүжин бас захирамж гаргаад шүүхийн цогцлбор, шорон бүхэн шүүхийн цогцлбор болгоно гэсэн ийм мэдээллийг холбогдох байгууллагууд нь өгсөн байлээ л дээ. Энийг бол шинжлэх ухаан ойлгодог тэр хүмүүс нь гайхаж хүлээж аваад илээ. Би өчигдөр уулзсан үнэн юм болов хэрвээ энэ үнэн юм бол салбарын сайд та бас мэдсэн үү, ямар бодолтой байгаа бол. За шинжлэх ухааныг бид нар одоо яг Монголдо босгож ирэхэд тулд хэд хэдэн ажил хийж байгаа. Нэгдүгээрт бол ард түмнээ илүү шинжлэх ухаанд ойрхон болгох ажил байна. Инхийн тулд бол шинжлэх ухааныг тийм хэцүү зүйл, хүнд сэдвүүтэй эсвэл хүн ойлгох аргагүй зүйл гэж харахаа болоод энгийн ардын үгээр ард түмнийг хэрэгэлдэг хэлээр ойлгодог ойлголтоор нь бид нар шинжлэх ухааны танин мэдхүүн цуврал одоо лекцүүд, хичээлүүд, номнуудыг бол үйлдвэрлэнэ. Энэ чиглэлээр манай томоохон эрдэмтэд ажиллаж байгаа. Үнэхээр та сайн физикийн эрдэмтэй юм бол физик гэж яг юу юм бэ гэдгийг нэг малчин хүн уншаад ойлгодог юм гаргаад өг гэдэг шаардлагыг тавьж байгаа. Энэний дагуу бүтээлүүд нь гарцсан одоо хэвлэлт рүү явах гэж байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт бид бол одоо мэдээллийн сайтуудтайгаа хамтраад шинжлэх ухааныг
шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх одоо хамтын ажиллагааны хилцээрийг удахгүй хийх гэж байна. Энэ хилцээрийн дагуу бол шинжлэх ухааныг дэмжсэн, шинжлэх ухааныг олон түмэнд таниулахыг оролцсон тэр бүтээлүүд дээр бид нар бол томоохон шагналуудыг өгье гэж. Хүмүүст шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж байгаа. Тэр бичигч нарт, сэтгүүлчдэд бол бид нар одоо сайн шагнал өгөхөөр ажиллаж байна. Нэггээр хэлбэл манай хэвлэл мэдээллийн хэрэгсэл ус төрийг тойрдог ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар ингээд нэг тийм топ мэдээ нь ус төр байдгаас гараад топ мэдээ бол шинжлэх ухаан байдаг ч юм уу, ард түмний амьдрал байдаг ч юм. Нэг тэрлүү хандуулахын тулд манай хүмүүсийн бичдэг сэдвийг нь шинжлэх ухаан болгох чиглэлээр бол бид нар ажиллаж байна. Хоёрдугаарт бол шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх ажил бол зөвхөн манай яамны ажил гэдээ хязгаарлах юм бол бид нар хийж чадахгүй. Томоохон хөрөнгө оруулагчдыг энэ лөө татаж оролцуулах хэрэгтэй. Тийм учраас бид бол одоо худалдаа аж үйлдвэрийн тангамтайгаа хамтран шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэгч компани гэдэг төсөл хэрэгжүүлэх гэж байна. Тэгээд жишээлбэл Эрдэнэ төлөвлөр өөрийнхөө ажилчдад эндээс одоо чадраагч юм аваачаад лекц уншуулах. Энэ бол их сайн хэрэг. Мэдлэл нь ингэ шинжлэх ухааныг яаж би ажилчдаа хүргэх вэ гэдэг асуудал нь бол захирлын одоо олон шийдэх асуудлын нэг нь болж хувьраасан. Энэ чиглэлээр бол бид нар ажиллаж байгаа. За гурав дахь зүйл бол бодиттой яг одоо байгаа шинжлэх ухааны судалгаагаа яах юм бэ гэдэг асуудал дээр бид нар ихтэй сургуулиуд дээр их хүч байна гэж ингэж тооцоолсон. Тийм учраас бид шинжлэх ухааны одоо судалгааны бүтээлээ олон улсын хэвлэлд нийтлүүлэх юм бол бид нар төлбөр төлнө. Энэ мөнгийг бол бид нар 7 сард бараг зарлчих байх. Та ийм сэтгүүл дээр бүтээлээ гаргавал танд төдийг өгнө. Засаг. Өөрөөр хэлбэл суур судалгаа, судалгаа хийснийхаа төлөө одоо цалин авч ийна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэх юм бол бодиттой шинжлэх ухааны одоо бодиттой хөгжил бол бидэнд бий бол манай судлаачид одоо яг судалгаа хийх тийм боломж ингэж аж бүрдэх юм бэл. Дээр нь бол хийх ажил бол гарцаа байхгүй шинжлэх ухааны парк. Хятад бол шинжлэх ухааны паркаарсаа жишээлбэл Бээжин хотын нийт дотоодын нийт бүтээгдэхүүн гэж ярьдаг шүү дээ. Нийт борлуулалтын 40% нь шинжлэх ухааны паркаас. Бээжин хотын. Хятад улсын нийт дотоодын нийт бүтээгдэхүүнийхэн 15% нь шинжлэх ухааны паркаас байна. Нэггээр хэлбэл Хятад хүний олноор ажиллаад байгаа юм биш байна. Хятад бол шин технологиг нэвтрүүлснээр маш их орлого олж байна гэдэг нь тэндээс харагдаж байгаа. Тийм учраас бол тэгээд тэр шинжлэх ухааны сайн бүтээл хинээс гараад байна вэ гэхээр том профессороос гарч байгаа юм аа. Сайн лаборатори, сайн профессорын удирдлагын дор байгаа оюутнуудаас гараад. Шин технологи гэдэг бол шин хүнээс л гардаг юм байна шүү дээ. Шин залуу хүн л маргаашийн хүнийг хэрэглэх юмыг л бодож олддог юм байна л да. Тийм учраас бол яг их сургууль парк гэдэг энэ нэгдсэн ойлголтыг л бид нар Багнуур дээрээ хийчихье гэж. Ийм зорилго тавиад одоо шинжлэх ухааны технологийн сан дээр шинжлэх ухааны парк байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Шинжлэх ухааны паркийн хуулийг одоо тэнд боловсруулж байна. Төслийг нь бол хийж байна. Хятад улстай бас бид нар хамтраад хятадын шинжлэх ухааны паркуудтай хамтраад энэ ажлыг яаж урагшлуулах вэ гэдэг ингээд бид нар ажиллаж байна. Тэгэхээр та бол судалгаан дээр бол бид нар жинхэнэ одоо ямар судалгааг жинхэнэ судалгаа хийх юм бэ гэхээр яг олон улсад бүлээн зөвшөөрөгдсөнийг л хийлээд байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бол санхүүжүүлэх нэ гэдээ ойлгож байгаа. Хоёр дахь нь бол парк байгуулагдах юм байна. Тэгээ их сургуулиуд бол энэ судалгаан дээрээ төвлөрөх юм байна. За тэр Тэмүүжин сайдны хийж байгаа санаачлагыг бол над дээр бас бичгэн ирсэн. Би бол зөвшөөрөөгүй. Яагаад зөвшөөрөөгүй вэ гэхээр яг миний зөвшөөрөх асуудал бас биш юм байл. Тэр парк чинь тэр хүрээлэн чинь нэг хүний мэдлэл байгаа үст. Тэгэхээр тэрийг хажуунаас нь төр засгийн байгууллага ч юм уу орж ирээ булааж авах ямар ч аргагүй юм бэл. Би бол академийн мэдлэл тэр газар нь байгаа гэж ойлгосон. Яг тэгээд тодорхой ажлын алдаанууд гарч байгааг бол би үүсгэхгүй. Гэхдээ бид бол тэр Батонгийн хүрээлэнг авч үлдэхийн төлөө бид ажиллана шүү дээ. Гэхдээ засгийн газрын шийдвэр бол засгийн газрын шийдвэр болж гарах байлгүй дээ. Бид бол яг шинжлэх ухаан дээр байгаа эд хөрөнгө болоод одоо боломжуудаа бол хадгалахын төлөө ажиллана. Сайдаа мэрэгчлээ боловсон хүчний дэмжих чиглэлээр бид түрүү ихэнд асуусан
стипендийн одоо ингээл яг дэмжээ гэхээр оюутнуудын тэтгэлэгт хүргэн өдр гэдэг зарим хүмүүс л ярьдаг. Та энэ дээр яг нэг хариулт өгөөч. Яг ямар бодлого байна? Одоо стипендийн үнэхээр өсөх өдөр 45,000 төгрөгийг. Мэргэжлийн боловсрал дээр үү те? Мэргэжлийн боловсрал дээр бол хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг манайхан нэгдүгээрт ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн 4 жилд бол дээд боловсрал руу нэг 10 хэдэн тэрбумыг хийсэн байхад мэргэжлийн боловсрал руу 150 тэрбум төгрөг хийсэн байна шүү дээ. Өнгөрсөн 4 жил. Тэгэхээр бол мэргэжлийн боловсралыг бол үнэхээр одоо өнгө зүсийн засч чадсан байна. Одоо бол харин мэргэжлийн боловсрал дээр нэг л анхаарах юм хэрэгтэй. Бидний зүгээс санал болгож байгаа зүйл бол нарийн мэргэжлэр сурах гэдэг шаардлагыг л тавьж байгаа. Нарийн мэргэжлэр сурах. Түүнээс биш одоо боо хийдэг хүн ч юм уу, тогооч ч юм уу, үсчин бүтэн 2 жил сургаж бэлдэнэ гэж байхгүй шүү дээ. Архитектур байна, программист байна, электроникийн механик инженер байна, засварын инженерүүд байна, тийм ээ. Нарийн гагнуурын гэдэг ийм ямар ч байсан манай тэр сайн баазыг одоо яаж ашиглах вэ гэхээр нарийн мэргэжил рүү хүүхдүүдэд сургаж л ашиглах хэрэгтэй. Тэгэхгүй бол ерөнхий өрлөгч нь энэ тэр шавар зуурдаг, барьдаг, мужаан, зужаан гэдэг зүгээр л амьдрал дээр хүн сурчих юм. 3 сарын хугацаанд сурчих юмыг л эцгээ дагаад ахаа дагаад сурчих юмыг л одоо бид нар 2 жил заах юм бол ямар ч үр дүн гарахгүй. Тийм учраас бидний тавьж байгаа шаардлага бол мэргэжлийн боловсрал гэдэг чинь нарийн мэргэжлийн тухай яриа байгаамаа. Өндөр мэргэжлийг хэлж байгаамаа. Өндөр мэргэжил, нарийн мэргэжил гэдэг юмыг та нар энэ мэргэжлийнхаа эмсүүд дээр өгөөч. Ийм л шахалтыг үзүүлж байгаа. Тэгээд тэр стипенд энэ нэмэх асуудал бол мэдээж шийдэгдээд явна л та. Яг тэгвэл бид бол тэнд үнэхээр нарийн мэргэжилтэн бэлтгээд эхлэх юм бол Монгол улсад богинохон хугацаанд өндөр мэргэжлийн хүн бэлдэх бол зайлшгүй шаардлага байна шүү дээ. Тийм учраас бол энэ лүгөө өдрөө шоудсан нэг асуулт байна. Энэ нэг шинжлэх ухаан дээр хэдэн төр төссөн би та хэлсэнгүү тэднээс гадна шинжлэх ухааны академиуд дээр одоо томоохон төслүүд нэг хог новшин дарагдаад нэг хөтлөрөөд одоо бүр шинжлэх ухааны төслүүд нэг байж идэг тийм гомдолтой байдгийг би 23 оны сонсч байсан. Тэгэхээр энэ дээр яаж харах вэ? Нөгөө талаас бас нэг хэсэг нэлээд яригдсан шүү дээ. Нөгөө судалгааны их сургуультай болон инновацийг хөгжүүлнэ гэдэг бүр айгүй хилцүүлэг болоод гэсэн. Тэгээд энэ ажлыг одоо яг яаж явж юм бэ? Энэ яаж хийгдэх вэ? Хэрвээ энэ шийдэх юм бол сургуулиудын хажууд яаж байгуулах юм бэ? Ер нь бол судалгааны асуудал судалгаа хийгээд стартап компани гаргах эрхийг нь их сургуульд нээж өгөөгүй байгаа юм байна л дээ. Хуулиар нээх хэрэгтэй. Их сургууль мөнгө олж чаддаг болох хэрэгтэй байхгүй. Одоо бол их сургуулийг ашигын бус байгууллага гээд мөнгө олох үйлдэл хийхээр хэрэгт орчих гэдэг байгаа байхгүй. Тийм учраас бол одоо өөрийн чинь ярьж байгаа судалгааны их сургууль болох инновац хэрэгжүүлэх тийм ээ. Стартап компани болгоод мөнгө олох тэр эрхийг нь сургуульд нээгээд өгчих хэрэгтэй. Энэ ажлыг бол яаралтай бид нар зохион байгуулна гэж. Хоёрдугаар шинжлэх ухаан дээр зарцуулж байгаа мөнгө бол 30 тэрбум төгрөг. 30 тэрбум төгрөгөөс 10 орчим нь бол яг эрдэм шинжилгээний ажилд нь өгж байгаа. Үлдсэн нь бол цалин хөлс. Шинжлэх ухааны академи бол төрийн бус байгууллага өөрөө мөнгө олох эрхтэй, нээлттэй. Тийм учраас бол академид бид нар ямар шаардлага тавьж яах вэ гэхээр та нар үнэхээр тэр төсөлчин байгаа бол мөнгө олооч. Би ингэ төвшин даргад одоо 2 сарын өмнө хэлсэн. Өөрийнхөө хажууд менежмент хийдэг бизнесийн ухаантай залуу аваа. Тэд даргаараа. Та нар өөртөө байгаа цаасыг мөнгө олох чадвар алга. Тэр чинь ухаан хэрэгтэй шүү дээ. Тэр мэдлэг хэрэгтэй. Тийм мэдлэгтэй залууг л та нар нээлттэй сонгон шалгуулалтаар гадаад байна уу, дотоод байна уу? Үнэхээр бизнесийн нэг онцгой ухаантай хүн байдаг шүү дээ. Тийм хүн аваад тэр хүндээ байгаа над төслүүдэд атгуулчих. Үнэхээр ашигтай төсөл бол хөрөнгө оруулагчид бол зөндөө байна. Тэгээ би миний яриад байгаа тэр шинжлэх ухааны парк гэдэг чинь л энэ байхгүй. Тэр хөглөрцөн байгаа зүйлийг чи сонсоод ч юм уу би нэг мэдээллийг авахгүй ш тэр нь нээлттэй байж идэг хөрөнгө оруулагчид хажууд нь сууж идэг. Тэгээд нээлттэй гараад ирлээ. За дулаан гэр гарч ирлээ. Дулаан гэр бол 2 сая юм байна. Энийг үйлдвэрлэе. Энэ компанид би хөрөнгө оруулалт хийя. 5 жил татвараас чөлөөлнө. Ингэжээж бид нар бол шинжлэх ухааны парк дээр одоо тэр манай эрдэмтдийн хөглөрөөд байгаа тэр сайн саналууд бол амь урах юм байна. Тэгвэл тэр сайн саналууд хаана байгааг хинч мэдэхгүй ш. Над дээр ч бараг ирэхгүй. Тэр тэнд нууц байх уу ил гаргаад ил гаргахдаа хөрөнгө оруулагч хажууд нь отоод сууж идэг. Тэр л нөхцөл бол шинжлэх ухааны парк юм бэл. Тэгээд тэрлүү хөрөнгө хийхэд рискгүй тодорхой хугацаанд хөнгөлөлтөд идэлдэг байх нь бол туйлын одоо чухал байгаа. Тэгэх юм бол бид нар шинжлэх ухааны парк Монголд байгуулж чадах юм бол дэлхийн одоо топ гэж байгаа шинэ технологиос мөнгө олдог 100 компани бол зүгээр өөрөө ороод ирэх юм байна. Одоо бид нар төлөвлөлтөө хийж байна.
ажлын алба байгуулсан. Парк зориулаад огт мөнгө зарахгүй байсан. Одоо энэ жил паркийг босгож ирэхэд зориулаад нэг 100 сая төгрөг шинжлэх ухааны технологийн сан бол гаргаа явж байгаа. Тэгэхээр нэг асуулт нэг гэм бүх хоёрын 32 дугаар сургуулийн захирал одоо хэлсэн байхгүй юу? Тэдний сургуулийг та шийднэ гэсэн шүү дээ. Яг хизээ одоо шийдэх юм бэ гэдгийг аяга олон эцэгчүүд хүүхдүүд бүр хүлээгээ сууж байгаа. Тэгээд намайг нэг хариулт аваад өгөөч гэж хамтаасан байхгүй юу? Мөнх хоёр сайдтайгаа бас очиж уулзаж сур гэж хэлцээ юу. Тийм ингээд сэтгүүлчдэр хэвлэлээр үг зөөдгөө бойл гэж хэл. Ажлаа хийж байгаа хүн бол хариуцлагатайгаар ажлынхаа араас явдаг байх хэрэгтэй. Ер нь бол мөнх хоёр сайн хөөцөлдөх юм бол энэ ондоо ч хийдэг. Хариуцж байгаа эзэн юмаа бариад гүйх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй тэндээ суучаад хүнлээ уцаар яриад хов зөөгөө суугаад байх юм бол юу ч явахгүй. Тийм учраас бол тэгтээ бид бол 32-ыг яаралтай шийднэ. Ямар ч байсан эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр одоо энэ онд нь хийчих одоо өсөлтэйгээр ажиллаж чинь чадах чинээгээр л ажиллаж. Тэнти байдал бол амар хүнд. Тэгтээ би очиод би ирээд хүндрүүлсэн юм ерөөсөө байхгүй. Угаасаа тийм. Мөнх хоёр өөрөө овжин биш учраас өнөөдөр хүртэл сургуулаа юу ч хийж чадаагүй ингээд үгд ягаа сууж байгаа хүн. Тийм учраас өөртөө анхаарах хэрэгтэй. Чи бас уцаар хэлээрэй заа. Чи өөртөө анхаар нөхөр. Багшийн үнэлгээг одоо үнэхээр цаасар хийдэггүй болно гэдэг бол хамгийн том шинжилэл маш олон хүмүүс хүлээж байгаа гэж харж байна. Тэгэхээр энэ үүнтэй зэрэгцээ дараагийн нэг гарч ирэх асуудал бол сургуулийг яаж үнэлэх юм бэ? Сургуулийн үнэлгээ тэр нөгөө ажлыг үнэлэхдээ одоогийн байгаа байдлаас яаж өөрчлөх юм бэ? Өнөөдрийн байгаа байдлаар сургуулийг захирлыг үнэлсээр байх юм бол нөгөө багш нараа удирдах байгаа хүмүүс чинь аль болох тэднэрээр цаасаа үйлдвэрлүүлэх гээл эхэлнэ шүү дээ, тийм ээ. Энэ нэгдэх асуудал. Хоёр дахь нь болохоор сургууль болгон одоо өөрсдийнхөө нөгөө сурах хүчгийг сонгодог тогтолцоонд ороод эхэлсэн чинь маш олон хувилбартаа гарч ирээд маш их алдаатай сурах хүчиг гарсан юм учир дутагдaltaй зүйл гарсан. Энийг одоо хэрхэн засах вэ? Сурах хүчгийн алдааг засаж сайжруулах талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ? Ер нь бол зүйлийг л багш нарт нээж өгж байгаа байхгүй. Тэр нь бол хичээлийн хуваараа өөрөө зохицуулаа. Тийм хизээ хэддүгээр ангид нь юу орохоо өөрөө шийдээ. Орж л байгаа бол яг адилхан сурах хүчээр яв. Тэгэхгүй бол орж байгаа эрхийн тэр хөтөлбөр зохиох эрхийн өгж гин гээд сурах хүчийг давхар зохиох эрхийн өгчих юм бол явахгүй юм бэл. Тэгвэл ёстой ингээд тал алдаа гарч. Тэгэхээр бид түрүүн хэлсэн шүү дээ юу заах уу гэдгээ бол бид шийдье. Нэггээр хэлбэл ямар төвшөнд хүрэх вэ гэдгээ Монгол Улсын засгийн газар шийд. Тэрийг хэрхэн өгөх вэ гэдгээ сургууль шийд. Тэгэхээр бид юу өгөх үү гэдэг номоо бол бид нар зохиогно, бид нар эрхээ хадгална. Бид нар бол сайн дурынхныг оролцуулахгүйгээр боловсролын хүрээлэн дээрээ нэг хийнэ гэж байгаа. Одоо хүртэл бол нэг их аюултай юм болсон юу гэхээр харьяа институтуудаа татан буулгаад харьяа газаргүй юм байлаа шүү дээ. Газаргүй төрийн байгууллагагүй болсон юм бэл. Одоо надтай Линкольны их сургуулийн захирал ирж Монголд айлчлахдаа зөвхөн сайттай уулзна гэж. Яаж байгаа юм бэ? Дээд боловсрол хариуцсан хүн та юм байна шүү дээ. Зүгээр л одоо дээд боловсролын байгууллага, дунд боловсролын гэдэг юм ийм агентлагуудаа аваад хайцсан учраас бидний хувьд бол их чадвах суларчсан юм бэл. Гэтэл одоо харалтаа шатхуун импортлох асуудлыг хариуцсан агентлаг байж газрын тосныг хэрэгжүүлэх газар. Лиценз нэг 1000 компанид үйлчлэгээ үзүүлдэг бүхэл бүтэн ашигт малтмлын хэрэг эрхлэх газар байж. Дотроо бүр кадастрын албатай. Ингээд та нар ингээд төрийн нөгөө үйлчлэгээ үзүүлдэг байгууллага харах юм бол сая хүнд үйлчилгээ үзүүлэх асуудлыг бид нь аюулхнаа шийдэж байгаа. Тэгээд тийм учраас бол ингэж толгоон томроод доороо ингээ хөлгүй болцсон төрийн үйлчилгээ учраас энэ дээр ингээ харилцан алдаанууд бол гараад байгаа юм билээ. Сургуулийг дүгнэх асуудлыг бол мэдээж яг таны хэлж байгаа давхар шинжилгээд явна. Гол нь бол хүүхдийн хөгжил. Ерөөсөө бид нар хүүхдийн ахиц, хүүхдийн хөгжил, хүүхдийн одоо хамгийн сайн захирал гэдэг бол хүүхдээ яг сургалтаас гадна хүүхдэрээ юу хийлгэж гэнэ гэдгээрээ л уралдах байх гэж би бодож байна. Манай хүүхэд бол хичээл ингэж төдөн цагийн хичээл хийдгийг. Төдөн цаг бол гадны одоо эргэн тойрныхоо сайн хүмүүстэй нийлээ клуб байгуулад энэ клубын хүрээнд хөдөө аяллаар явдаг, ногоо тарьдаг, ногоо хураадаг. Одоо өөр юу байдгийг тийм ээ. Одоо тэр нийгэм тусдаа тэгтээ хүн өөрийгөө хөгжүүлдэг ажлыг сайн зохион байгуулж байгаа захирал бол хамгийн сайн захирал. Тэр сургууль бол хамгийн сайн сургууль. Жишээлбэл одоо хашаад суман дээр манай дадлагын хүүхдүүд очиод дугуйлан секцэд хамрагддаг хүүхэд нэг 30% байжгаад манай хүүхдүүдийг ирэх үеэр бараг 90% хүрсэн шүү дээ. Болж байгаа байхгүй.
Тэгээд тэр хүүхдүүд бол өнөөдөр хүртэл өөрийгөө чадахгүй гэж бодож байсан хүүхэд чадаад эхлэхээр л амьдрал өөр болж байгаа юм аа. Нийгмийн толилтныг эсвэл туршилтаа одоо эрдэм мундаг боловсролтой хүн байх нэг ондоо хүн байх нэг ондоо тэгээд бүр Монгол хүн байх бас нэг хэрэг байх. Тэгээд таны түрүү ярьсан зүйл дээр яг үнэхээр хүүхдийг багаас нь ингээд Монгол жинхэнэ одоо Монгол хүмүүжлэр хүмүүжүүлъя. Тэгээд хүнлэг чанарын үйлдэлийг яг кредиттэй тооцдог болъё гэсэн нэг бол яг миний хувьд одоо их олзуурч байгаа. Тэгээд энэ яг энэ хүүхдэд бол энэ хүн байх одоо хүнлэг жинхэнэ хүн болж хүмүүжих гэдэг үүрэг дээр утга зохиол, уран зохиол бол их үүрэг гүйцэтгэдэг гэж ярьдаг. Гэтэл одоо хэдэн жилийн өмнө уран зохиолыг бол маш их ач холбогдолгүй болгоод тавьчихсан байгаа. Энэ дээр ер нь та ямар бодолтой гэдэг юм. Ер нь манай соёлын хувьд ч гэсэн одоо таныг ирээд тухайн салбарыг болохоо ачлаа гэж ерөөсөө хэлээгүй. Төрөвчийн одоо бодлого маш их алдагдсан байсан, ийм байсан. Тэгээд дээрэс нь бид нар яг амьдрал дээр очиод үзэхэд ийм байна гэдгийг л танд дуулгаад байсан байна. Баярлалаа. Хичээлүүд дээр бид нар бол маш их ач холбогдол өгж байгаа. Нийгмийн ухаан дээр яг ач холбогдол нь хаана байна вэ гэхээр уран зохиолыг зүгээр уншаад төсөөлөн бодохоос илүүтэйгээр тэрний тухай дахиад одоо манай ном хөтөлбөр дээр ном бичиж эхэлж байгаа. Манай хүүхд. Ном хөтөлбөрийн хамгийн том давуу тал тэр шүү дээ. Унсан номоо өөрийн жижиг ном болгож л үйлдвэрлэх нь ном унших нэг технологи болгоцсон байхгүй. Одоо жишээлбэл тунгалаг тамир ормоныг уншлаа гэхэд ган төмрийн тунгалаг тамирыг яг энээс уялдуулаад бичдэг, өөрөө бичдэг. Ингэж өөрийн болгож мэдээж тийм гоёор бичихгүй ч гэсэн өөрийн болгож бичдэг. Тэгээд дээр нь юу хийж байгаа вэ гэхээр манай цэцэрлэг багангийн эцэг эхчүүд нь хүүхдүүдэд зориулаад ном үйлдвэрлэж байгаа. Зохиол бичиж. Өөрөөр хэлбэл 5 настай хүүхдэд уншиж болох ном юу вэ гэдээ аавууд цэцэрлэг дээр очиод цугларчаад ярилцж шүү дээ. Тэгээ хэдүүлээ нийлээ хийя гэд хийсэн бүтээлийнхаа үзэсгэлэн гаргаж. Бид хэд нийлээд ийм том ном хийчлээ гэд. Бүр яг телевизэр шиг ном. Яг тэгвэл хүүхд чинь ийм л том юм олж хард юм. Тэгээ тэр нь 10 хуудастай. Маш хөөрхөн ном байв. Дахиад энийг 3 4-ийг холбоод театрын тайз хийчлээ. Энэ бол ном мөн. Энэ номыг өгүүлж байгаа хүүхд бол тэр тайзны ард ороод толгоогоо гаргаж байгаа хоорондоо ярьдаг байгаа байхгүй. Их мэтлэн ер нь бол номыг бид нар ном зохиолыг бол бид нар хүүхдүүдэд ойртуулах ажлыг бол үе шатаа маш сайн хийж байгаа. Бид эх 9 сарын 1 гэхэд баг дунд ангийн анги болгонд ангийн номын сан хийж дуусгана. Тэнд бол зохиолчдын зохиолыг бол бүрэн байршуул. Ийм л зорилгоор бид нар ажиллаж байгаа. Дээр нь хөтөлбөрт оруулж байгаа уран зохиол гэж байна. Орон л доо мэдээж тэр чинь харьяалагдаад ороо явна шүү дээ. Одоо Эрдмийн өргөө зогсолбор бол бүр номын санд суух 1 цагийн хичээлгээ хийцэн байна. Одоо ингээл сайн санаатай зөв бодолтой захирлууд л ингээд чөлөөтэй ажиллаж эхлэх боломж одоо бүрдэж шүү дээ. Эрдмийн өргөө бол яг номын санд суусан 1 цаг нь өөрөө бүр хичээлийн хуваарьт орсон цаг болцсон. Хүүхдүүд тэнд орж ирэл 1 цаг ном уншдаг. 7 хоногт 2 удаа. Бүр ийм хичээл болгоод оруулсан явж байгаа байхгүй. Гэх мэтлэн энэ сонголтуудыг хийгээд явна. Тэрэн дээр нэг зүйл байгаа нь хамгийн чухал нийгмийн ухаан дээр бидний баримталж байгаа юу вэ гэхээр хүүхдээр өөрөөр нь төсөөлөн бодвол гэдэг л юмыг л. Тэгээ хүүхдийн хариултыг хүндэтгэж үз. Жишээлбэл 45 оны 40 одоо дэлхийн 2 дугаар дайны буруут нь хэн бэ гэхээр одоо манай үеийнхэн бол автоматар гитлэр гэв. Тухайн хүүхдэд олон мэдээлэл өгөөд хүүхэд өөрөө Рузвельт ч гэдэг юм уу, Сталин ч гэдэг юм уу, Черчилль гэдэг юм өөрөөрөө дүгнж болно шүү. Тэр дүгнснээ хамгаалж чадчихвэл чиний зөв л гэж явах хэрэгтэй байхгүй. Энэ яг энэ загварыг бид нар нийгмийн ухаан дээр бүхэл төвшөнд нь оруулж байгаа. Философитэр ч оруулж байгаа. Зөвхөн философчууд бол ингэж хэлжээ гэдэг биш. Философч ингэж үзсэн байна чи юу гэж үзв. Тэгээ тэр нь дандаа бүтээл болж гардаг. Тэгээ манай үүсээ сургууль хамгийн сүүл бидний тайлбар авсан үүсээ сургууль хамгийн сайн ажил юу хийсэн бэ гэхээр эцгээхээр нь зохион бичлэг хийлгэсэн. Хийлгэсэн зохион бичлэг нь хүүхдийнх нь ирээдүйг төсөөлсөн зохион бичлэг. Одоо л тэр сургуулийн эцэгчүүд бол яг өөрийнхөө гараар зохион бичлэг бичсэн, ангид нь сууж байгаа 1 цагийн хугацаанд хүүхдийнхээ ирээдүйг жинкнээсээ өөрөө бодож эхэлсэн. Тэгээ тэрийгэ жил болгон хийгээ явна гэсэн. Тэгээ эцэг их хүүхдийнхээ ирээдүйг жилд яаж өөрчилдөг тухайга дараа нь 10 жилийн дараа, 2 жилийн дараа ингээд олж хараад. Ингэснээр бол эцэг эхчүүдийг үнэхээр хүүхдийнх нь хөгжил рүү татаж оролцуулах том нээлт хийж байгаа байхгүй. Одоо энийг ийм сайн туршлагуудыг л бид нар ингээд дэлгэрүүлээд явъя л гэж. Тэгээ манай энэ боловсролын үндсэн үзэл санаа бол няндаг доктор, нэргүй докторын л хийсэн ажлын туршилтуудын үр дүн дээр л гарсан ажил. Монголын эрдэмтдийн л бүтээл. Харин Монголын эрдэмтдийн бүтээл, Монголын боловсрол санаа зовсон хүмүүсийн бүтээл бол дэлхийн шилдэгүүдтэй адилхан байснараа л гайхамшигтай. Тэгээд дэлхийн шилдэгүүд манай
энэ санаа тавьж исэн боловсролын том эрдэмтэд докторуудын бүтээл нийлэхээр Монголын үндэсний шинэ хөтөлбөр болж байгаа шүү. Тэгээ энэ ажил дээр бүгдээрээ сайхан та бүхэн шүүмжилж бичиж болно, бичээрэй. Харин хажуугаар нь сайн зүйлийг олж хараад бас хүүхдүүдийг дэмжих, урамшуулах юмыг заавал хийж яваарай л гэж би та бүхнээс дахин хүсмээр байна. Баярлалаа.